Оо за. За бай. За ханаа дүрцэн маш шүү. Пүрүү гараг болж Озигийн шин дугаар орж байна гэж. Одоо тэрийг нэг үсэн албан ёсны болго зарлчмаар юм дөө тий. Ол тий төрөөнийхтэр тгий гэсэн шүү дээ гэсэн чинь. Харин тий. Мартцсан байсан. Манайха нэг болсон гэж идэх юм уу одоо. Хин зарлах уу? Тийм би зарлаа. Миний л ажил болохгүй юм чи тэгээд 3 дахь ерөөсөө амжихгүй байгаа. Тэгээд 1 дахь 2 дахь ажлаас болж ажил амьдралаас болж аж ахугаас болж 3 дахьд ерөөсөө амжихгүй байгаа. Тэгээд 4 дахьтээ яг оруулж гэсэн шийдэлд хүрсэ. Тийм тэгэхээр одоо 3 дахьд хүлээгээд хэрэггүй. 3 дахьд наваг янз бүрээр хилээд хэрэггүй. Над одоо юу ч хэлсэн наатаа байсан. Бэлэг Дэмберлэн бодоо 4 хүнээ одоо 4-т ордог боллоо гэхгүй. Яа. Хөөе юм яаж ингэж зүвтгэж болж байгаа үз. Болно. Улс төрчид чиг. Үүнд PR-ын гол утга оршиж байна. 9 гэдэг чинь ерөнхий сайд гэсэн үг гэнтэр. За юу вэ? Тэгж мэгж тэгээд 9 эрдэнэ 9 цагаан туг. Тий. Ерөөсөө л бүх юм нуруунд дээр авчирдаг хүн юм биш үү те. Ерөөсөө дүн чинь. Юунаас авчирсан юм бэ? Ерөөсөө болгоо. Маш гэж. Одоо чи зохиосон юм уу? Юунаас хоцорсон юм бэ? Юу болоод байна? Яа Facebook-оор одоо. Хүшээ би сая бодлоо. Сая ардмет юм ингээд бөөнөр өвчөж штэ те. Одоо ардметэн дараа эзтэй yes гэл те. Тэгсэн чинь энэ яг энэ ардметийн хугацаанд яг та нар юу хийд юм бол гэж би амар гайхлаа. Цайгаа чанд юм уу бэлдээ сандалсанраа бэлддэг юм уу яг юу хийд юм. Би сая цай чансан. Би өглөө одоо цай чандаг. Одоо цай чандаг. Би усаа фильтрэндээ хийгээд усаа бэлдээ цайгаа чанаад тэгээ яг ингээ хамаг юм хажуудаа тавиад микрофоноо залгаад хамаг юмнуудаа залгаад яа тэр чинь нэг хөөрхөн бас нэг 20 минут тулна шүү дээ. Бэлтгэл ажил. Тийм. Тэрнээс өмнө бол тэгэл нөө сүнсээ хагаал уцаа оролдол гівтчихэд сүнсээ ажил зоолддог шүү дээ. Сүнсээ хагаад. За юу вэ? Би тэгэл 3 хаяг цай чансан сая. Нилээ удаан бичиж маадгүйгээд би намайг ч од байнга цай уудаг гэдэг дээ шүү. Юм бичиж явах та гэд. Тэгээ оймс өмсөн. Өнөөдөр хөл жоохон дараа оймс өмсөд хамаг байдгаараа зузаалаад нэг хэсэгтээ босхооргүй бимбигээс сууж байна. Ер нь тэгэл хамаг юм цог моохоо хаагаал баг байж болох бүхэл аяархан дээрээ тавьж байгаа юм чи. Сая манай байранд 2 хүн секс хийгээд ёо амар чанга сэсэлдэг шүү дээ. Цог хоохоос надалтай энэ гэж. Манай байранд тийм юм жаахан байсан шүү дээ. Ёо. Юу илээ энэ гэж одоо тийм сонсоогүй ямар утгатай юм бэ? Залууч байж энэ тэгээд тэгэхээр бас хэцүү юм байна те. Зогсооч. Би болвол ерөөсөө орноосоо өнгөрөөл гяс цайд чанаал тэгээд шууд суудаг шүү дээ. Хөөе та нар бүх цай ууд юм дээ хаж байгаа нь. Тийм. Би л хөргөө амар үнэчээр юм ууж байгаа доо чи марлахгүй гэж хөрх яд юм бахта. За нэг юм бэлж тавьчих та юм. Үгүй ээ гэж одоо. Зүрхтэй. Үнтэй хамаг юмаа тэгэл бэлдээл тавьчих. Тийм. Ариуна юу бэлдээ? Яг хэлэх юм. Би дотор чимээгүй мэдэр гэж. Зарж мөхтө дугаа чимээ. Өрөөндөө ороод миний охин яг яах хэрэгтэй бүх юм одоо аваад ингээд өрөөндөө нэг 2 цагаас гарахгүй гэж бодоод наанаа дуу чимээгүй гэж бах юм чимээ анхааруулчаал. Тэгэл орондоо ороод гівтчихсэн шүү дээ. Би болоод аймсаа хүнжилттэй орцсон. Яг доош орц хэвтчих. Гэтэ бидний бичлэг чинь хараа ингээд юм ууж муу бидний биднийг харахгүй юм чи. Тийш. Юм ууж мууад ингээд бүр ингээд ам дотор юмтай л ярихгүй бол ер нь л гайгүй штэ.
нэг төвхтэй шүү. Одоо Монголын бүх баг подкаст нэвтрүүлэг зүгээр юм идчихэж байгаад ярьдаг болсон. Йоо би тэрэнд дургуудхүү бүр ингээд яг ясам дээр ингээд хүн ингээд амандаа юмтай ингэж ярих ч юм амар төвхтэй шүү. Тэгээ сонсох ялангуяа. Тэр чинь ихтэй баг подкастнууд биш үздэг нэвтрүүлэг болсон юм шүү. Тийм нөгөө өөрийгөө гаргаж подкаст хийдэг чинь. Тэгээ нэвтрүүлүүд ер нь л team контентууд бүгд тэр ингээд хоол идчихэж байгаад ярьдаг болсон. I hate it. Заваа. Бүр ингээд зажилж мэдж байгаа ярин заяа. Би тэгээд яаж яхад ингээд нөгөө тэр чинь дүрсийг харахгүй шүү дээ. Заримдаа ингээд ажил хийж байгаад эндээ чихчэндээ ч юм уу тавьчин заяа. Тэгээ бүрээ ингээд чихэн дээр ингээд хүн юм зажлах, залгих Яа, заваа хамгийн заваа юу гэж тийм. Одоо дуу чимээнүүд шүү дээ. Яа. Чамд яг тийм нэг юм амнаас гарсан дуу чимээ таалагддаг юм байна те. Гэт нэг снэк цаг энэ төрөйсөндөө хоол идж байгаа, богч ажиллаж байгаа нэг тэмхүү дондоргоо. Дотор арзагнуулаад тийм бүр. Мукбанг энэ төр үздэг юм байна л да одоо бүр. Амар. Мукбанг. Тэгээ би тэр бас нэг миний үздэг нэг нэвтрүүлгийн залуу би тэр нэр мэрийг хэлээд явах. Амар тийм хэцүү. Нус цэрний асуудалтай. Байн усаа татаад ингээл залгаад ёо бүр that guy is fucking oh. Тэг ингээд бөөчгөөд байгаа юм шиг амар сонин юм тийм аваа гаргана ингээд яран дундаа ингээд юу Монгол юм уу? Яагаад аа би Монгол ёо. Энэ хин бэ таагаар манайхаа амар байлэр. Ийм хүмүүс амар. Бид нар бас тийм чимээ гаргадаг штэ. Тэрийг сонсогч нарт маань хүргүүлэхгүй амар гоё эдит хийдэг оддоо байлаа. Харин тийм. Би бол янз янзэл дуугарч байгаа бид нар тий. Харилал чарлаа. Тийм байдалтай байдаг. Надад юу их таалагддаг вэ? Хараа. Хоол идчих яхад ингээд дуурж идэх. Тэгээд гутлаач ирэх. Дуу. Бүр ингээд самбар майжж байгаа юм шиг дуурдаг надаа. Гэл шак гэл ялангуяа нэг ингээд таавчтай гутлаач ирдэг штэ. Ингээд ингээд нэг таавчч нэг алгаж байгаа юм шиг дуурдаг штэ тий. Тэрэн дээрээс нь бас ингээд нэг цементэн дээр гутлаач ирэл гэрээр. Тэр яагаад ч мэдгүй. Их таалагддаг. Жохон бахт ээжтэй загнуусаар болсон. Тийм баха. Загнуусаар байгаа тий. Битийг загнуулдаг байсан бүх үйлдэлүүдийг одоо өөрөө бити гэж хэлдэг болсон байлээ. Амар дургу болчих тийм байх юм. Ингээд цаанаасаа тийм. Тэр бол их юу. Амаа бити амаа дандаа нэг юу лээ тагилж штэ амаа тагилж ажил гээл. Би нэг бохин гээд амаа ангастаж ажилдаг гэсэн байхгүй. Тэгсээр хагаад нэг битчих амар дургу болцоо л тэр дөөрөө. Угаасаа нөгөө би ийм хүн болохгүй дээ гэж бодонгууд нэг юм яшигтай яаштай эмгтэй болохгүй тэгээд яшигтай ааш одоо ингээд гэрийнхээ хамаад нэг ч мчиг ингээ хараад энэ амар ядаргаатай ааштай гэж бодож байгаа штэ. Тэнгүүтээ ингээд хай яг өөрөө яшигтай аашиг барьсан бах юм гэж. Яг сая ариуны ярьсан чи гин санаа яачлаа ингээд манай гэрт нойлын цаас ингээ өрөөтөөс ахгүй юу. Ингээд дөрөшхийг ингээд уудтай идэв штэ. Тэгсэн чинь нэгийг авчаад нөгөө нойлын цаасаа ингээ хажуу тийш ингээд яг байсан байранд нь биш ингээ ханаа тулгаа тавьсан маа штэ. Тэгсэн чинь уудтай ингээ гуралжлаа тавьсан байдаг аахгүй юу. Тэгээд нэг юм нэг тиймэрхүү ингээ амар уур хөрхий ингээд эсвэл ингээд нэг амар ядаргаатай санагдаад. Тэгээ яг энэ тийм ааштай сахгүй одоо ингээд нойлын цаас ингээд нэг балиар уурж мурхлаар ингээд уур морн хүрээд нойлын цасыг цэвэрхүү урмуур гэд тэгээ би ийм балиар хүн болохгүй шүү гэж боддог байсан. Өөр яг тийм хүн болцсон байдгнаас ёо тэгэл би ямар муухай юм бэ. Бүр уурж ирээд оо. Амар ихтэй бүр жинхнээс уур хүрээд байгаа хгүй юу. Ерөөсөө нэг юм ингээ орчихгүй. Бүр ингээ дотроос үргээ уур гарч ирээд очиж загнаачмар санагдаад тийч. Яа бүр тийм болцсон. Тавгүй төлөөд идэв тийм. Харин тийм ямар нэг ялахгүй юм энэ дээр нэг ингээ тэгээд tagad тэгсэн ингээд хамгийн хэцүү нь шүү дээ те. Одоо ингээл би ингээд нэг румэттэй шүү дээ те. Тэгэл тэднэртэй зааж байхгүй те. Манайхаа
энэ гэр мэрээ цэвэрлэлтэй энийг энд дандаа ингэж тавьчаа гэж би амар сенсацтай хэлж байгаа байхгүй юу. Тэгэл 7 хоногийн дараа байжсаа. Энийг хин ингэж буруугаар тавьчихсан юм байна. Шал буруу тавьчихсан зөө. Бүр ингэ тоохгүй албаар доромжилж байгаа юм шиг гэж буруу тавьчих. Би амар ууралж энийг хин ингэ буруугаар тавьчихсан гэд. Тэгсэн чинь нөгөөт нь хажууд байсан. Чи өөрөө тавьсан шүү дээ. Яа. Тэгвэл яа shoot. Хамгийн гол нь тэрэндээ итгэхгүй те өөрөө тийрээсээ тийм тавьсан байх боломжгүй те. Яалаа гэж би байх ямар ч шанс байхгүй гэсэн дараа бантаж байгаа. Тийм байд юм бэлээ. Би өөрөө байсан ч гэсэн болохгүй шүү дээ. Уурлаас урaalгүй ш нэгэнд уурлсан юм чи. Бантаа. Нэгэнд уурлсан чи уураа гаргахаас аргагүй. Зураг мөргийн аваа явуулж мауулаанаас групп мөрөвдөд гэсэн чи өөрийнх нь ээж таа. Нөгөөтгөнтэй. Чи өөрөө тэгсэн шүү дээ. Та нар надад хэлэхэд яаж идэх те яадгийн чивчмэгүй ядах энэ гэж. Харсан бол анзаарсан бол хэлчихгүй яасан юм асан. Ямар хөгийн найзуудаа. Хүүшээ ястаа ивэдэг тийм гэж боддог шүү дээ. Чамайг тийм юм өмнөд тэгж бухимддаг стресстэй гэж боддог шүү дээ. Би ер нь юу нэг тэгж ууралж өрдөг байхгүй юу? Тэр сая жоохон сенсацтай болоод ярьлаа. Би тэгтээ нэг ярихтаа тайлбарлаж ярьдیں۔ Худлаа амиглаад эхлээд дотроо бол энийг ингээд тавьсан. Уурж байгаа үзүүлэхгүй. Дэжгүй аага шиг. Тийм амар ууралт өмдөө. Тэгээд яг эхлээд аргаар үзээд дараа нь тэгээд нөгөө хүн нь жоох ингээд уурмурлаж эхлэн штэ те. Тэгэхээр би яг тэрийг ингээд тааруулдаг байхгүй. Яг ингээд хэр их уур нөгөө хүн нь гаргаж ийн яг тэр адилхан хэмжээний уурыг би гаргадаг. Тэгэхээр нөгөө хүн нь 50 эхлэх юм бол би өөрөө 50 эхэлдэг. Тэгээд би өөрөө болохоор яг уурлах юм бол амар тесрэлттэй уурладаг байхгүй. Амар 50 байж байгаа л тэгэл нөгөө хүн нь уурлах юм бол шууд пасс хийгээл амар ууралт юм бэл. Өнөө жүжигийн энийг тухай ярьжсэн шүү дээ те. Жүжигийн дээр хамгийн амархан тоглолтыг мэдрэмж өгсөн чи уур байдаг. Уурлах. Харин тийм. Хөөшөө. Тийм болохоор би ер нь 50 эхлэх дуртай. Надаа азтай өдөр зохиосоо хүнд азтай өдөр гэж байд юм байна гэж би бодсон. За баяр үргээ. Би гудамжинд явж байгаа 20 евро олоод гэж. Тэр өдөр амар азтай өдрөөс би ингээ өглөө нөгөө жолооны шалгалтаа өгсөн байхгүй бичгийнхаа дөрмийнхаа Үнээр хэрээсэн. Тэгсэн чинь тэр өдөр ингээ 12-оор шалгалтаа гэж авах тэгэл нөгөө өглөө шүнжэнгөө ингээ унтаж чадахгүй яана гэдэг нөгөөдгөө хиттэй өдөр нүдцэн баа штэ тэгээд унчих юм бол бас дахиад мөнгө төрөг өгөн гэлсэн нэр амар амьдралаа бодож босоод өглөө яваал ерөөсөө цай хоолж орохгүй заяа тэгсэн чинь ингээ яг шалгалт руугаа орохгүй явдсан чи 20 евро авчихдээ газар тэг би ингээ нүдэндээ хэдийдгүү Тэв би ингээд амар олон хүн харж байдаг байхгүй. Тэгэл би нөгөөдгөө хөөх би 20 евро олчлоо гэхлээр үзүүлдэг байхгүй. Тэгээ үзүүлэхээс өөр ингээд нэг юм чанга хэлхээс өөр аргагүй ингээд хүмүүсийг хараад байгаа юм чинь. Тэгвэл ингээд мөнгө авчаа шууд ингээд хулгайш нохоо шиг Германд ярьж бас амар эвгүй юм чинь. Тэгэл явдаг байхгүй. Тэгэл цаашаа 20 еврогоо Германчаал. За өстө 20 евро олсон бас азтай энэ гэж шалгалт руугаа орсон чинь амар гайгүй асуултнууд ирээ би бүр ямар ч алдаагүй гарч ирдэг байхгүй юу? Шалгалтандаа тэнцсэн. Тэгээд харин яа боо юм болоо. Тэгээ шалгалтнаасаа гарч ирээ нөгөө нэг 20 еврогоор цадах чи юу авд юм баас тэ хоол авч идт юм баас тэ тэгэл 20 тэгээ оройн гэртээ ирээд гэртээ ирсэн чаа хүнээс бас цэцэг асан байна. Тэгээ бас оройн яла бүр тэр өдөржөнгөө штэ тэ надад амар азтай юм тохиолдсон би тэгээд хөөх хүнд азтай өдөр гэж байт юм гэж би бодсон. Миний амар азтай өдөр байсан ёо. Ёо нэг нэрээ тэгж навшин шалгалтандаа тэнцсэн бурхан минь. За баярлалаа. Баярлалаа. Тэ болоогүй эн чинь дөнгөж нөгөө эхлэн дөрөм тэгээ дараа нь одоо жолоогоо өгсдөө. Тэгээ жолоондоо хамгийн амархан юм биш тэгвэл. Харин хамгийн амархны нөхд. Хамгийн хэцүү чинь жолоон шүү дээ. Үгүй харин тийм байлээ. Тэгээ би нөгөө нэг жолооны курс хийснээс хойш ерөөсөн машин бариаг байхгүй юу. Тэгэхээр чинь барыг 15 жил юм чаа. Тэгээ өчигдөр нэг найз охиныхоо машиныг нууцаар ингээд өөр юм хотоос гарч байгаад нэг газар барьж үздэг байхгүй юу. Тэгсэн чинь эхлээ машиныг насааж чаддгүй бүр ингээд нөгөө унтраачаад ерөөсө болдгоо. Тэгээд овоо асаагаа идсэн чинь хогийн сам мөргөнөөс. Тэгсэн чинь овоо нөгөө бороо орсон байж таарад нөгөө хогийн сам би ерөөсө хогийн сам байгааг ч анзаараагүй заяа. Амар ингээд сандраад байгаа юм чинь. Тэгээ ингээд барьсан чинь хогийн сам овоо модоор хийсэн байж таараа тэгээ бороо орсон байсан чинь мод нь орсон байж таарад.
Тэгээ аваа нөгөө машины зураагүй гарчсан би тэгээ яваашгүй дээ. Оо. Тэр нөгөө зүгээр мөнгө төлөөд жолооныхоо юунд л явжээ гэж бодсон. 180 евро хэмнэх гэж байгаад хүний машины өрөнд орчихлээ. Тэгээ болсон. Явахтай амар илээ мэдгүй машин барьж чадах юм уу бүү мэд. Наа чи тэгвэл нөгөө механик юу яд юм ш тэ. Тэгээ энэ дэр механик юм уу автомат сонгосон байхгүй. Би тэгээд автоматыг ер нь бол сонгоцсон. Тэгээд механик дээр яг барьж үзгүй нөгөө Монголд механик дээр жолоо хийсэн болохоор тэгтэл ингээд нөгөө машина асаах чагаал паргээд унтарчих. Асаах чагаал паргээ унтарчих. Ямар ч мэдрэмж авахгүй ёо. Мэдгүй. Машин барьж чадах хэсгээ сайн мэдгүй байна гэж. Хэрэггүй юм хийчихгүй шүү дээ. Амархан. Үгүй тэгээ хараа хүн ингэж бодд юм бэл амар санаа. Чадахгүй юм бахтаа гингүүтээ заас надаас тэнэг хүмүүс аим муухай зав зүгээр байгаа хүнийг хүмүүс ингээ харьцуулдаг заа. Надаас тэнэг хүмүүс хийгээд ах чинь чи чадахгүй яаж ингэж өөрийгөө бүр амар зоригжуулдаг заа. Тэг би бодсноо хөөх юм тэр хүмүүс ямар буруу ста нэрэ хөгшин имэм бэрээд ах чинь чи одоо юу чи яа гэж хийж боддог заа. Тэг би ястаа муухай юм бэ гэж бодсон. Яа. Нэг хөгшин юм надаа юу ч хийсэн. Чаас мөрөөрөл амьдч байгаа. Насаараа барьсан маш айгүй бол намайг бол харин тийм. За officially 100 болцсон уу? 6 сар гарчвал official 100 гэсэн үг үстэй. Ер нь гайгүй юу? Тийм тий, зуны сар тэгэлж байсан. Бид нар чинь саяхан л хавар боллоо моллоо гэдэг хэлсэн чинь. Ажлын 100 иржээ. 100 болчлоо шүү дээ. Тэгвчтэй. 100 болж байгаа шинж алгаа гэхдээ манай энэ хавцтай үе мөр болж молоо зү нүд бороотой. Үерээ. Тийм үү? Тийм. Тасалтгүй бороо орсон. Ерөөсө би хин аяллаас 3 дахад ирээд өнөөдөр бүтээсэн болж байхад ерөөсө нар үзсэнгүү. Шовтон бороо орсон. Гэртээ ороод ирсэн чинь нэр манай байр ингээ битүүмжилсэн юм шиг болцсон заяа амар. Яг ингээл буугаал гадаа ирсэн чи ингээд гадуур нь баахан юм тормор татчих матцсан юу хатсан байдаг байхгүй юу? Одоо гялгар уут шиг юмуд ингээд бүх цонх мохын ингээд гадна талаас нь ингээд битүүмжилсэн байхгүй юу? Тэг би хүүшээж юу болцдог вэ яана гэдгсэн чинь манай байшин будаж байгаа гинэ. Тэгээд намайг бит хоёрыг явахаас өмнө нэг юм төмөр авчраал гэсэн аахгүй тий би энэ айл майлсан бас их чамбах гэж утсан чинь нийтээр нь бүр гаднаас нь бодож байгаа гэсэн. Тэгээд манайх ч нөгөө дээдлийн нөгөө нэг дээдлийнх нь хэсэг болохоор зэрэг амар тийм балконоор нь ороод ирэх боломжтой. Тэгээд шууд балконоор нь орж ирээд гадаар утсан яцэл. Тормор татчих мата будаж модоо дуусцаа гişрээдсэн шалаа өөр өнгөтэй байшин дотор ороод тэгээд агаар магаар оруулж болохгүй жоохон сонир хэцүүлэн. Тэгээд явж байгаа тэгээд гэртээ ирсэн чи амар гоё юмсан уу? Амар гоёс. Амар гоёс гэртээ уйлаа гэж явж. Яг суул дуран дээр суухаар гоё. Орон дээр хөвтгээр гоё. Тийм үстэй. Сууд юун дээр суух вэ? Герман буугаас гоё юм. Гэрийн жордон дээр суух гоё шүү дээ. Гоё дээ нэг талтай. Системикгүй Германд ирэхээр амар гоё байсан. Өөр хотод мотод ингээ аялж маялж агаад явж мавжгаад Монголоос хүртэл ирэхээр ингээд Германд буухаар нэг сонин гэртээ ирсэн юм санагддаг шүү дээ. Мэдгүй яг Герман одоо энд байгаад байгаа болохоор тэгжиж магадгүй бах. Яг нэг юм яг миний гэр гэсэн байгаад байгаа шүү дээ. Монгол болохоор яг гэр гэсэн байхгүй. Хүний гэрт ер нь л очиж байгаа шүү дээ. Тэгэхээр мэдгүй энэ дээр нэг юм. Тэгээд буруу юм ярьж чад. Үгүй хүний гэрт гэдэг нь ингээд нэг Монголын хүний гэр гээгүй. Өөр хүний гэр нэг л яг нэг юм өөрийн гэсэн юм дээр очихгүй бааш тий өөрийн гэсэн ормор дээр тэгэхээр нэг юм явах. Тийм айлын дээр. Тийм ер нь бол айл. Тэгэхээр нэг юм энд ирэхлээр бүр амар гой санагдт юм яг нэг юм ёо гэртээ ирж байгаа юм шиг гэж. За одоо зайл юм. Ариун нэг үлцэн хэд хоногт тэгээ гайгүй өнгөрснөө Турк гэж юу болов дахиж голигдуулаагүй үстэй. Өөр юу болсон? Дахиад тэр тэгээд үлдсэн 20 хоногийнхаа нэгэнд нь тэр нөгөө Land of Legends гэдэг нэг тийм юм утай усан парк марктай attraction enterтэй нэг тийм марцсан. Тэгэл тэгсэн тэгээд яг тэрэн дээр бол үнэн бэлтгэлтэй бүр яг хинтээ ч яахгүй хинээс чулууд болохгүй гэсэн юм юутай заяа. Бүр яг ийм дээр тавьсан байж байгаа. Тэгээд тэгсэн чи нөгөө хүүхд манай хүүхд чинь хөрх 11-т юм хүүхдийн билет аваад орсон байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь наадхи чинь юу гэж шалган малгана гэдэг гэж мэд ID картаа үзвэл наа чи яавч 11-т хүүхд биш мэхээд. Тэгээд тэрэн дээр бас яг хэрүүлэх гэжсэн. Тэгээд за
За зүгээр л үзүүлчих. Тэгэл үзүүлэл. Тэгэл орсон. Тэг бас амар бас нэг өөр төрлийн дискриминашн үзүүлэх гэж оролцсон боловч тэгээд одоо болио наатгаас чи илүү үзчихсэн. Тэргээд тэгээд зүгээр Одоо наалтгаа болсон. одоо наалтгаа болсон. Яа. Тэчгүст. За тэгвэл тэгээд гайгүй яваад ирсэн бол одоо болж. Нийтдээ хэд онлоо? 7 ассан тэнд. Nice. 7 па. 7. Тим амар удаагүй юм шүү дээ. Тим жоохон хугацаанд ямар ч их юм үтсэн юм. Өөр хүн болчиход байсан юм шүү. Амьдралыг ойлгож ярьсан биз дээ. Өө тэгээд тэр хүмүүсийн комментуудыг харсан чинь бас яасан бэлээ те нөгөө санал нийлжсэн хүмүүс ч байлээ, санал нийлэг хүмүүс ч байлээ. Тэгээд нөгөө хулигтуулаагүй тийм зүйл мэдрээгүй өнгөрсөн хүмүүст бол заавал одоо Турки үзье ята чи мэдээ чи гэж юусэн яриаггүй байхгүй юу тий. Бити тийм сайхан сэтгэлдээ үлдээсэн бол тий би happy байна чиний өмнөөс. Тэгээ яхав би зүгээр өөрийнхөө experience-ийг яа босд хүмүүс л ханалхыг оролцсон юм аа. Тэрнээс та нар бөөнөрөө ханаттай үзэн ята. Тэр гээгүй шүү. Турки үзээд гээгүй шүү гэдэг. Тий. Би үзье ятсан юм чи та нар ч гэсэн үзье ята. Тийм байхгүй шүү. За юу ярих вэ? Би матраасаа сойсон. Па. Матрас солино гэснээс харин тийм ээ би одоо шинэ матрас чи хэдэр авсан. Би юу яах чаа? Би ч текстэр чи. Нүх гэж байгаа. Оо за. Яаж Тэгээ байр хааж байгаа. Арай Яс юу том. болсон? Тэг арай том байранд орох гээд. Гэр бүл захиах гэж байгаа. Яагаад? Хинтээ хамт нүх гэж байгаа. Хинтээ хамт ч. Ганцаараа. Тийм. Үгүй л Яагаад да. илүү том орох гээд байгаа? Тийм. Чи ганцаараа king bed-д яах гээд байгаа? Тэг одоо байгаа байр арай жижигтэй байна. Юу хийж ирсэн чи юм? Тэг нөө манай офис нэг байшинд байсан байхгүй юу? Тэгсэн чинь тэр байшин нураахгүй маа. Тэр remodel хийгээд тэг бүр апартмент болгох гэж юм байна. Тэрийг бүр тийчээр нь. За. Тэгээд манайхаа хөө гаргацсан. Тэгээд ингээд тэг манай компани тэгээд ер нь ингээд офистай байх хэрэгтэй мүү хэрэггүй мүү гэж бодоод байсан чинь Бараг хэрэггүй таарч. Биш нүүл бүр амар хол нүүх гээд байна. За. Тэнгүүт би ерөөсө болио. Гэрээсээ ажиллая би тийшээ чи нүүхгүй. Тэгээ гэрээсээ ажиллах гэж байгаа байхгүй. Тэгээ гэрээ нөгөө офисын серапыг гэртээ ингээд яхаар миний энэ умгар гэр чинь ерөөсө багтахгүй. Тэгээд арай том юунд амьдч үзье гэж бодоод. Тэр байрны ч юм уу байгуулагч нь төлөх юм бол болж штэ. Гүйлтэй. Тэгвэл чамны баг зэрэг хуваалцсан л та. Гэтэ тэр чигээр нь төлөхгүй шүү дээ юу ч. Тэгтээ нөгөө нэг юу гэдэг үстэй нэг тийм үг гэдэг үстэй Монгол юмаа бэлтгэлээр хүнэн хүрээдэрдэг ч лүүлээ. Сайлаа бэлтгэхээр саваа бэлт. Тийм ч илүү за. Ямар ч юмаа ингээ байраа томруулж байна. Юм нь хүрээдэрдэг ч гэсэн юу гэсэн ч юм. Байраа томруулж байна. Тэр чинь байранд чинь ингээ таарад хүн ирэх юм байна гэсэн утгатай юм ярих гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр миний найз байраа томруулна гэдэг чинь нэг юм ингээ дуудаж байна гэсэн гэрлүүгээ. Үгүй өөрлөөгээ. Нохотол болох юм байна л да. Юу яриад байгаа юм бэ? Тэгээ буудангаа солино гэдэг чинь. Ерөөсө нохоо авъя. Нэг юм дуудаж байна. Заал. Мууртай нохоотой хагшнал болох гэдэг шүү найзуудаа. Яа. Хүүшээ тэгсэн чинь нөгөө муураа авах гэсэн чинь ингэсэн. За. Ийм юм ярьд юм бэ. Манай нэг хоёр найз хөнгүй нэг нь ангаах зуртан. Тэгээ бид гурвуулзаа марсан чи би нөгөө муур зур авах гээд ярьж байгаа 9 сараас мараас гэсэн чинь чи хүүхдтэй болно гэж ярьдаг өстэй. Хүүхдтэй болохоос өмнө нь бол муур аваад хэрэггүй. Нэг тийм муурны юм байдаг нэ муурны жирэмсэн бахта муурны үсийг ингээд зайлгчих юм бол одоо ураг нь ингээд энддэг гинэ. Ээжи. Ямар юу байдгийг бирөөсөө мэдээгүй. Гэхдээ ямар нэг айгу гадаад дэлхийн нэртэй юм ярьсан. Одоо муурны ширхэг үсмүсээ штэ тий. Тэрийг ингээд ямар нэгэн байдлаар урагт маань очих юм бол ураг нь эндчдэг гинэ. Одоо 6 сараас баг сартаа үед тэр болохоор ингээд хүүхдээ гарсны дараа ч юм уу жирэмсэн болохоо яг болж байгаа үедээ ер нь бол муургүй байсан дээрээдэг гэж надад хэлсэн. Бүр 2 хүн тэгж хэлсэн. Би тэгээд амар бодоод хизээ хүүхдтэй болох лээ муураа явах вэ гэж бодсон. Тэгээд нэг тийм юм байдаг гэсэн тэгээд мэдгүй хүмүүс мэдчихэвэл бас бичээд тийм юм байдаг үгүй. Чи тийм мууртай болцсон юм уу? Жинхэнэ юм уу? Үгүй би байраа томруулж байгаа мууртай болох гэдэг байгаа байхгүй юу?
Тэгээ 9 сараас би чи нүүх ёстой штэ. Тэгээ байр олоогүй л галт. Тэгээд тэр асуудалтай хүмүүс байна. Тэгээ байраа олчих юм бол ер нь бол нүүн. Үгүй. Байраа олчих юм бол угаасаа нүүн. Тэгээд байр том байртаа олчих юм бол мууртаа олно. Тэгээ мууртаа олъё гэсэн чаараа хүүхдтэй болохоор тэгдэг мэддэг гэд. Тийм юм хүн яриа. Тэгээ намайг жоо айлгцсан. Тэгээ бодчих. Тийм мэдгүй. Зүгээр яавал гэж наад чи худлаа. Худлаа юу тэр? Би одоо надад л худлаасан гэж. Би угаасаа жоохноос ахвал 13-таагаас одоо хүртэл муртай байсан. Ямар ч асуудал байгаагүй. Нүүр мөрлөө, нүд мөдрөө үснэ. Чи ч хамаагүй шүү дээ. Чи чинь жирэмсэн болохгүй шүү дээ. Би угаасаа жирэмсэн байхдаа ч гэсэн муртай байсан. Надад л хамаагүй шүү дээ. Би 13 муртай. Зүгээр найзнаас 3 хүүхэд гаргасан зүг. Муур бол тэр сүүл мөлийн идээд бүр залгиж бөмбөлөг амнаасаа хахаж байгаа бүгдийг үзсэн. Зүг. Үгүй жирэмсэн хүмүүс тэгдэг гэсэн. Тэгээ мэдгүй хүмүүс яг энэ үнэн эсхийг нь хилээд бичээд өгөөрэй. Эндээс миний мууртай болох муург болох амьдрал шийдэгдэх гээд байна. Муур ахаагүй одоо шийдэх гээд байна. Тий ёо. Биччихээ. Гэтэ айлууд бас туулаа муулаад хийжээд юм л шүү. Би сүүлд нэг айл tutсан чинь 2 бэндээс нь туулаатай айлаасан. Туулаа амар гонолтой юм билээ. Амар өндөсдөг юм билээ. Харин тий надад л туулаа бол сонин санагдсан. Гэрэнт ч юм л юм та. Туулаа бол сонин санагдсан. Муур уг нь бол тижээхэд хамгийн амархан юм та. Ер нь бол элсийн тавиал, хоол усын тавиал өөрөө тэрийгэ тааруулж иддэг. Ер нь их муурнууд. Зарим ховдөг муур байгаа тарган. Гэхдээ их муурнууд бол хоолоо өөрөө тааруулцдаг. Элсэндээ өөрөө бидсаа тэрийгэ булчдаг. Тэгэл айтаахан өөрөө ч хэрэггүй. Нохот чинь тэгэл очиад гаргаал нөгөөтгөнд солиорчихсан юм шиг эрх болгон чи яна одыг тэгээ үлээж ирсэн шүү дээ. Од тий. Гэхдээ хүлээхгүй шүү дээ. Гэртээ одоо ажилладаг болох юм чинь. Өглөө сэрэнгүүтлээ өдөөс нь I love you нэг нохоо. Яа. Морн алтлаар намайг хаалал боол минь гэд бэж шүү дээ. Миний боол намайг хаалал. Гэхдээ тэгэд ингээ матрас гэснээс би угсаад ороо солио гэж бодоод ор жоохон дуутаа болчих. Яагаад дуутаа болсон бэ? Тийм. Наза. Яг ямар хэрэгээс болж дуутаа болсон бэ? Би өмнө нэг нүцэн штэ. Энэ Акиягийн юу чинь ингээд юм сонин нэг ингээд assemble хийж штэ ингээд юу ягаад. Тийм. Тэгээд тэгж ашиглаад дахиж юу яаж болдгоо юм шиг байна ерөөсөө би ингэж бодоод. Тэгээд нэг ингээд нүгэл ингээд жоохон ингээд хөдлөж мөдлөгчөнгөө тэр чигтээ ингээд нэг сонир болцдог. Тэгээд дахиж ашиглах боломжгүй. Ер нь нэг удаагийн юм хийт юм шүү энэ юу чинь. Нэг удаа зад хийсэн юм шүү. Би нараа. Би ор яаж байгаа. Аминд ингээд тул амьдралын айгу чухал асуудал ярьж байгаа чинь хажуугаар ингээд зүгээр найз донд хамгийн чухал юм шүү дээ. Гүгара бид гуравт хамгийн чухал юм шүү дээ ингэж яахгүй. Од тэрийг өөрөө ухаарсан байна уу? Өөр хүн өөрт нь хэлж өгсөн байна уу те? Одоо чиний орчин арай жоохон дуутай байна энэ гэж ажигласан те. Тэгсэн чи одоо амар цөлсөс гоц сандарсан. Хөвшөө чинь ор хаастаа. Тийм юм болсон. Ор дуутай хахаар өөрөөрөө чаддгүй шүү нэрээ тий. Тийш хэцүү санаад аваад. Тийм очиж хаана болбаад. За. Одоо ихтэй ор авах юм бол тийм жоохон бат бөхтэй догорч хүнд ороаваарэ. Оргүй яж юм шүү зүгээр матрацтай амар зүгээр. Зүгээр ор мор гэж байн дууш. Тэгээ би одоо яг нөгөө өмнө ярьжсэн нөгөө нэг матрас би амар нэг мөрөөдөж шүү дээ. Тэрийг одоо амар санагдаад. Тэгээ би харин эвэлиг ямар матрас авсан. Яг нэг смарт матрас ингээд өөрөө ингэж юу яад өдөртлөгтэй дээшээ доош болдог. Граца сольж молдог. Матрас юм уу ор юм уу наача? Матрас тийм бэдэг юм бэлээ. Бараг л массаж. Одоо ингээд чи ингээд хурхрээд штэ. Заяа. За. Тэгээ ингээд жоох ингээд юугаа позишнийг өөрчлөөд ингээд жоох дээшээ өргөгдөж. Одоо нэг хүзүү одоо нэг хүзүү цээж мэзэг чинь жоох юу ингэж яадаг. Цонц ямар амар юм бурхан байна. Яадаг уу? Бараг та орон дээр хөвтөд хөл мөлийн чинь жоох ингэж өргөж мөргөж. Ер нь одоо ингээд ер нь ингээд ийм одоо буруу харсан юм S shape мэптэй болчдөг.
Наач биш матрасо дивано. Матраса. Эмрэ. Гүй Тийм ээ. хараа Би хүний эсрэгээрээ- матрас уу штэ те. Амьдралын амар чухал одоо юмнуудын нэг нь гэж би боддоо штэ. Хүний амралт бол хамгийн чухал. Тийм. Тийм болохоор тийм юмыг бол аль болох нэлээд нухацтай хүлээж авчаа. Ялангуяа чи юу ингээд 30 40 гээд явахаар чи улам л матрас чухал болоод идэв юм байна. Энэ юу би болохоор эсрэгээрээ зөө. Манай найзууд би ингээд миний матрас нэлээд хууч байхгүй. Би угаасаа матрас юмд ерөөсөө ингээд боддгоо. Аль дээр 8-9 жилийн өмнө авсан нэг матрасаа хэрэглээлээ яваад гэсэн байхгүй юу. За. Тэгсэн чинь юу манай руммейтүүд юу орон дээр хөвтөд бүүнээр зүр юм тэр ярьж чаад тэгсэн чинь нэгэн тэгж хөөч чинь ингээд орчин ингээд голдоо хонхоцсон биш тэгээд Яна за. хийсээр хагаад тэгсэн чинь би нэг ингээд дээшээ харж хөвтөн штэ тэ тэгэхээр яг ингээд бэг бүксний хэсэг ингээд хонхоож ороо тэгээд ингээд нуруу ингээд амар буруу позицэнд ороо тэгээд өвддөг юм л да миний нуруу тэгээд би тэ нуруу өвдөд нэг гомдлсан байхгүй юу. Тэгэхээр энэ чи ингээд шинэ матрас аваа гэж байна. За тэгээд шинэ матрас аваа гэсэн чинь нуруу өвдөд ах юм чинь хатуу матрас аваа гэлээ. За. Тэгээд яваад бөөнөрөө чи олоолаа явж ирж байгаа байхгүй юу найзууд найзтайгаа олон нийтийн юм болж шин чинь бүр ивент болоод тэгээд очиод хевтээд үзээд яасан чинь хамгийн хатуу матрасан бүгд аав гэж байна манай найз. Тэгэхээр заа гэ тэр нь авсаад нэг банц шиг юм дээр унтаад байгаа шүү дээ. Зүгээр. Орон дээр унтаад байгаа мó газар унтаад байгаа мó мэдэхгүй амар хатуу. Ерөөс ингээд хонхоон монхож байна гэсэн юм байхгүй, ойн мөн гэсэн юм байхгүй. Гэт орон дээр өсөрж явахлаар ямар ч тийм байхгүй тийм нэг амар хатуу Орон дээр өсрээд. Ямар гоё матрас зөө яач. Орон дээр өсөрдөг хүн байгаа байхгүй те. Өглөө устсан. Ямар гоё өдөр вэ тэр гэж. Вебсайтыг би танд руу явуулчихъя. Би явах гэдэг матрасууд юм. Тийм хатуу матрас айгу гоё дээ. Зөөлөн матрасан дээр янз бүр юм хийж болдгоо ш. Би үнэтэй матрас авах юм бол дээр нь хийхгүй. Юу газар авах юм уу? Зогсож байгаа төвшүүлж байгаа л шилэрдэг. За буруу юм ирсэн. Сүртэй ш. За би баг ор юм шиг байл харъя та. $990 гэнэ. Чи баг ор юм биш үү гинэ ор штэ. Гэр ор юм биш тийм чи. Үгүй ор юм юу. Админ. Гэхдээ наа чи амар олон янз байгаа. Дотроо ороод таар. Дутгшин ороод таар. Осуудыг яасан чи. За. За. За илүү хатуу болж ирдэг юм аашин. Хатуу зүйлийн өдөрдөг юм. Tempur-Pedic нөгөө юу memory foam те. Тийм. Амар юм биш тий. Хосоор амьдэрдэг хүмүүс бол Тийм. Үн чи sale зарлаад $2,700 гэж шүү дээ. сая 900 эс чинь тийм. 900. Гэхдээ амар олон янз байгаа над чинь. Тийм. Size $2,700. Тэгээд Сэл 13 цагийн дараа дуусна гэж шүү дээ. тий сарын $20 гайгүй өстө. Өөр. Эцэндээ давчиж олно гэж байна. Нэгийг логикоор өөрөө чи бодлоо зүгээр заяа бүр кредит карт аваад ингэж нэг өдрийн нэг хэдхэн цент л байгаа сте. Тэгэл бод. найз нэг дээр авал нэг дээр өгөө гэж нэгийг аваа нэг найзд өгч гэж. би одоо энэ банзан дээр унтаал явчих. Үгүй матрас энэ төр чи амьсгалдаг гэж хэлээ штэ тий. Мэддгүй байсан билээ. Тэгсэн чинь нөгөө Амьсгалдаг аа. тий ороо ингээд хураагаад байсаахгүй би. Би нэг ярьсан да. Тэгсэн чинь ингээд нөгөө монголчин амар ороо ингээ яг нэг юм цэргийн байдалтай хураад штэ. Тэгээ хураагаад байсан чинь ингээ орыг ингээ хураадгүй гинэ. Дэнд ерөөсө хураадгүй байхгүй хүмүүс айлууд ихийнх нь. Тэгээ яасан мэ гэсэн чинь нөгөө шүнжэнгөө 8-9 цаг ингээ унтцсан. Миний хөлтөө би байгаа учраас нөгөө матраснасаа тэр юуг нь гаргахын тулд чийг нь гаргахын тулд ингээд хүнчлөөрөө бүтээдэг юм байна. Тэгээ зандаа ингэж ашгүй дээ. За өнөөдрөөс хэлээ. Өнөөдрөөс ингэж хоор ураахгүй. Би хурааха болцсон ш тэрнээсээ. Болиа. Нэрэ. Наа чи шууд худлаа зур яаж байгаа юм биш үү? Залхуугаа нуух гэдэг юм. Тэр бол цагаан нөхд байдлаа шалтгаалж байгаа гэсэн. Тий. Манай германд ондоо танаач ч дандаа хуурай явж байгаа. Манай энэ чигшэлтэй болох. Тийм бахта манай эднэр амар хураа шүү дээ. Харин тий. Монгол шиг биш гэхдээ Гэтэл би халууч. Хувцс гэл сатах уу нэрэ? Хувцс гэл сатах уу?
Тавил хатчихгүй тийм. Угаагаас ихсрэл хатчихгүй. Хатагч нь хийдэг чи мэдэхгүй штэ. Тийм ээ нэр тийш. Хатагч нэгэд агшаачдаг ш тавцаа. Тийм болохоор амар том хувцас авдаг. Одоо тэгээ танад байр олоход хэр амархан уу? Гайгүй юу? Гайгүй гэхдээ бүр ингээд Германаас хамаагүй амархан. тийш амар их явж үзэхэл хэрэгтэй. Тийм үү. Герман шиг хэдлийн тухай ярьжсэн тий. Ярьсан билүү? Би сансан шүү. За. Манайха комментэр баяр үргээрээ. Сансагч нараа манайха би санчлаа. За. Яна яаж хөвшөрнө. Дахиад трейн хийх юм бас хандын биш үү нэ. За. Жохон трейн хийгээд байхгүй юу? Тэг энэ матрасны талаар би бас өмнө ярьжсэн шүү дээ. Тий ярьсан. Бөөнөрөө л ер нь тэгэл 3 жилийн давтамжтай нэг юм яриад л байгаа шүү дээ. Тэгээд яд гоё л шүү дээ. Ярил. Гэтэ авъя гэж 3 жилийн өмнө авъя гэж бодсон. Одоо яг нүүхтэй авъя л гэж боддог. За. Тэгвэл одын тавчиж хоноход асуудалгүй юм байна да. Хөр хэрэггүй юм байна. Чи юу гэж миний матрасан дээр унчтээ. Жоод яванд унтуулчих. Юу яриад аваад аварцээ. Би найз матрас туршиж үзнэ гэж авчаал Миний уу. матрасан дээр унтгцсан ааж. Тийм үү. Би ингэ шууд жүжиж шít. Ингээд яа найзаа би айгу хэцүү. Ийм юм дээр л унтахгүй л болохгүй. Эсвэл худлаас огцон дөрөс гэж байгаа л мэ гэл матрасан дээр гараал унтчих. Танад очиж угаасаа ууштай бидүү хідүүлээ. Тавь дураараа. Шууд шууд шүү. Харин тийм шүү шоудаал тэгэл шууд одын сайхан матрацсан дээр унтаал будаа болгоно хотлоод л. Өөр бодоод гэдэг нь өөр утгаар шүү. Наадах битгий аваа. Чи тийм матрас ахын бол шууд орон дээр ингээл гейм үзэл хэвтэж шүү. Яг шууд кауч шиг болгоол те. Сандал шиг болгоол орон дээр гейм үзэл, чипс идэл, пив уугаал. Тэгэл байхгүй. Тэгэл нохоогоо илээл. Тэгэл нөгөө нохоогоо илээл. Нохоон тэгэнгүүт нэг хөлн дээр чинь сууж штэ. Тэнгүүд за одоо босч болохгүй нэ. За пив ууя да гэж шууд чипс идэл, дип мип энтер салса идэл. Тэгэл game over bro. Шууд game over. Тэгэхээр орон зур хатуу матрас. Хатуу матрас чинь тийм гоё юм. Сэрэл шууд босдох юм байл штэ. Йоо энийг тухгүй юмнаас босч авахгүй болол гэл. Тэгээ жоохон ингээд нуруу муруу хөдлөхгүй бол хамгийн чилж ин гэл тэгж босдох юм байл штэ. Зөөлөн матрасан дээр чинь хүн чинь ингээл дулаахан зөөлөн хөвтэйл. За жоохон хөвтий да энэ. За ёо. Зүгээр л эсхийн матрацсан дээр унтцгаа хийдүүлээ. Монголоос авчираад байгаа. Хөөе. Нэг ийм мэдрэмж авмаар санагдаад ах юм. Одоо нүүхгүй дээ. За одоо л нэг сайхан тогчий доо гэдэг ч юм уу те. Би одоо ингээд ерөөс тогч чадахгүй л байгаа ингээд ерөөсөө энэ газарт ядаж нэг юм за 5 жил 10 жил байна да гэж ингэж шийдвэр гаргачихвал уг нь сайхан тогчмоор байгаа байхгүй юу. Тэгхгүй тэгээ ингээл нэг юм хизээш нүүч магадгүй дээ. За нүүх юм чин дээ гэсэн бодол ингээд цаана байгаад ахаар зэрэг ингээд юу ачдахгүй байгаадах юм. Одоо Бүрний тогчиж ингээд нэг юм гоё байж чадахгүй байгаадах юм. Эсвэл угаасаа л нэг жилч байсан хамаагүй за гэл тавьчих хэрэгтэй юм болов. Угаасаа л миний нэг жилийн амьдралын дөрнөөс хойштой гэж бодож. Одоо чинь яг ингэ өөрсдийнхөө нэг хомыг ингээд purchase хийгээгүй тохиолдолтой. Бид чинь одоо нэг хөлс rent төлөөл амьдраад байгаа шүү дээ. Яг тэр тохиолдолд бол хизээш яг ингээд 100% окей яг энд ингээд юу яачи. Одоо серверлын хийч те. Яг эндээ л одоо энэ channel ингээд бай гэж бодохгүй байхаа юм. Одоо чинь ингээд бодолтой байшин хаус юу гэдэг бүгдээр л арчилгаа хэрэгтэй шүү дээ. Хэрвээ би хөлсний байранд амжирч байгаа юм бол за ингээд нэг 2 3 жилийн дараа за энэ ханыг буудъя да, энийг ингээд да. Тэ? За энэ жорлонгийн энийг солио доо молидо гэж бодохгүй шүү дээ. Өө энэ будчлаа за гарыг таа л гэж бодчих тийм үстэй. Тэрнтэй адилхан тэгвэл тийм хөлсний байранд амжирч байгаа тохиолдолд бол угаасаа тэгэл өөрийнхөө байшин юм уу хаусыг худалдаж аван автлал дарандаа л нүүдэлч юм аягаар байх л гэж боддог шүү дээ. Гэтэ байшин авчаад явах болов. Одоо тийм сэтгэл яг төрөх юм болов. Одоо за байшин авъя. Одоо ингээд нэг юм энд л амьдрий гэсэн мэдрэмж төрөх юм болов. Одоо жишээл би ерөөс итгэлгүй байгаа байхгүй одоо ингээд насан турштай Германд амьдрах юм уу? Эргэж Монгол явах юм уу? Эсвэл өөр газар амьдрах юм уу гэдэг ингээд шийдвэр нь гарч чадаагүй болохоор зэрэг ингээд нэг юмд ингээд зүтгэхгүй ойлгож байна уу? Би 5 жилийн дараа хаанах нь ойлгомжгүй байгаа нөхцөл байдалд би ерөөсөө ямар нэгэн байр байшин ингээд хөрөнгө оруулах хэсгэж тодорхойг байгаа даа байхгүй.
Тийм үү. Би бол одоо эндэл байна гэж боддог шүү дээ. Элэдэ. Нийтлээд өөр тийш явахгүй. Тий. Яа би таашд ярьжсэн чинь 3 жилийн давтамжтай миний нүүх сэтэл ингээд өөрчлөгдөд өгдөг гэд. Нүүдэлчүүд би цустай хөө гэд. Одоо ягаад чи ингээл өөр тийш явж чадчих юм санагдаад байгаа. Шал өөр соёл л. Тэгэхээр зөв дахиад бүх нэгнээс нь хэлэх бах тий. Тэгээ шүү дээ. Хэлний л асуудал хамгийн том. Өөр газар нөхөд надад бол тэгж санагдаад байгаа. Тийм. Одоо тэгэл яах юм бэ? Чи тэгэл одоо хаашаа нөх үү нүгэл? Испани авч өндөрд юм уу? Би нар мартай гоё газар өндөрмарах юм. Эхлэр яваач. Гоё шээ. Гоё ш. Амли гоё шүү. Нартай газар муухай юу? Онц биш. Би бол яг ингээд элегийн яс дандаа ингээд гоё дулаахан байдаг нь гоё. Гэхдээ ингээд надад нөө holiday season амар чухал байдаг. Ингээд яг Thanksgiving болоод тэгэл нэг Christmas энэ төр гээл нэг бүх ингээд нэг 12 сар 11 сарын тэр үе шүү дээ. Тэр амар чухал байдаг байхгүй. Чикагод болохоор тэр нь амар тийм яг тийм нэг баярын уур амьсгалтай болчдөг. Энд болохоор нэг л тийм байдаг юм а. Би ингээд шинэ оноо гаргаж яхад гадаад цастай байх хэрэгтэй юм шиг санагддаг байхгүй дандаа. Тэгээд засгүй шинэ оноо гаргахлаар нэг л тийм шинэ он биш юм шиг санагдаад нэг хүн худлаа хуураад байгаа юм шиг. Хуураад. Тэг шинэ жилийн үеэр л өөр чи явчих зүгээр юм шүү. Харин тэгдэг ч юм уу. Гэхдээ ер нь зүгээр ингээд элээд ингээ оноо гаргахлаар нэг л дараагийн жил эхэлсэн юм шиг санагддаг байхгүй надад. Тэ Шикагод бол ойлгомжтой. Он гараал мангар хөгийн болоо явчихна. Бүх ингээл уур амьсгал нь алга болоод амар хүтэн болол тэ ингээд амьдрал шал өөрөөлөө явчихдаг. Тэр нь бол мэдэгдэд байгаа байхгүй. Энд болохоор арай тийм биш. Тэгэхээр надад бол хүднийг улиралтай газар илүү гоё юм шиг санагддаг. Чамд бол арай өөр санагдчих магадгүй гэхдээ тэ Испани vibe нь арай л өөр бах та. Японд амьдрал ямар бол шал өөр бах тий. Шал өөр ертөнцид очиж шүү дээ. Ялангуяа Европт амьдарч байгаа хүнд бол амар өөр санагдан да. Гэхдээ ер нь ингээд Европ хүмүүс Япон эхэндээ хэцүү байдаг гэж ярьдлаа. Европт амьдардаг хүмүүс. Амьдралын стайл байна. Гэхдээ бас гоё явах те. Би бас бодож байсан Японд амьдарч үзэх юмсан гэдэг. Орчноо өөрчлөөд нэг тийм нэг жил ч юм уу нэг за хагас жилэн ч юу юм бэ? Нэг жил мэл байж тэр тухайн соёл молоо сайн мэдэрч үзэх хэлт те. Яг амьдрал нь ямар гэдгийг галзуулах гэсэн баг та. Заяа өөр тийшээ амьдрах байсан бол хаашаа явж амьдрах байсан бэ? Мөрөөдлийн орн чи юу вэ? Би ер нь мэдгүй. Яг одоогор тэгж бодоогүй юм байна. Явал Монголд очиж амьдрах гэж бодож байгаа. Хэрвээ явахаар бол тийм. Мэдгүй амар тийм энийг бас ярьж л байсан бах та нэг одоо гэр бүл одоо хайртай хүмүүсээс ингээ ер нь бол хол байгаа шүү дээ. Ингээд одоохондоо за окей болж ин гэл яриад байгаа мөртлөө ингээд жишээлбэл манай имиж юм уу имээ маань хэд наслах ч үлээ тий. Тийм болохоор ингээд одоо үлдсэн наснд нь хамт байчих юмсан гэж хаяа бодтیں۔ Хаяа болохоор за одоо нэгэнд би байсан ч ялаа байвч ялаа гэж бас бодох юм. Мэдгүй тэгээд ер нь бол боломж гарвал Монголд очиж амьдармаар санагдтыг. Гэхдээ одоо бол худлалах л та. Тий. Тэгээд боломж гарвал эдэн тийм боломжгүй байгаа гэж бодоо. Үгүй мөгжрлээс хэсүүлэл одоо ингээд ажил хийлээ гэхэд ингээл амар ажилтай бол тэгэл дараа нэг юм 2-3 цаг ер нь бол төгжрөл дотор өнгөрөмөргүй байхгүй. Нэг тиймэрхүү байдлаас хэсүүлээд жоохон зориг хүрхгүй гэдэг юм уу? Тийм чанартай амьдрал байхгүй гэж юу? Тий. Тэгэхээр ингээд хайрын цаг маань санагдаа. Одоо заримдаа энд юусоо цаг маань хангалттай санагдахгүй шүү дээ. Энд чинь төгжээгүй ингээл ажил руугаа 30 минут явал ирэхийн оронд ингээд цаг ерөөсө 24 цаг амжихгүй ч юм уу тийм ингээд 8 цаг ажиллаж байгаа мөртлөө. Тэгэхээр нэг юм очоод тэгээд мянган ягаад гэр бүлийнхэндээ цаг зав гаргаж чадахгүй юм чинь мянган байгаад яах юм ах юм гэсэн нэг тиймэрхүү бодлоо. Тэгээд гэхдээ ер нь бол нөгөө Монголд байр авъя гэж би нэг ярьжсэн да аавна гэд нэг подкастн дээр тэгээд тэр ер нь бол дараа нь минийх болох учраас амьдрах юм бол нэг юмтай байна. Одоо тэгэж ирээд үгээ нэг бодож хэрвээ Монгол явах юм бол тэндээ амьдрнаа гэсэн бодолтойгоор нэг тиймэрхүү юм бол яаж байгаа.
Гэтэ яг бол шийдэг байгаа. Мэдгүй герман хүнтэй суугаад би энд үлдэх юм болов мэдгүй шүү дээ. Тэгээд яг суучих юм бол эндээ үлдэх бах. Тэгээд яг хэрвээ сууж махгүй гэх юм бол ер нь бол Монгол явж магадгүй бах гэж бодож байгаа. Гэхдээ хаяад ингэж бодогддог байхгүй одоо ингэж жишээлбэл сүүлийн 7 хоногт ингэж байгаа байхгүй. Тэгээд зүгээр л амар жижиг юмнаас ингээд яачлаа л ингээд нэг юм хичнээн ингээ герман хэлээр сайн ярьдаг мардаг байлаа ч гэсэн ингээд ажил дээр ингээл юм хурал мурал ингээл болно штэ. Тэнгүүд ингээд нэг хоёрхан гадаад идэх хэвгүй. Тэгээ нөгөө гадаад маань надаас муу ярьдаг. Тэгээ ингээд бид нар нэг юм дээрээс ингээ олж мэтгэлцдэг байхгүй юу. Тэгээд ингэсэн чинь амар сони юм ярьдаг байхгүй. Би та нар тийм болдог уу гэж амар тэнийг юм ярьдаг заяа. Айгу амар тэнийг юм ярьсан заяа. Гэтэ ингээд тий үгүй би өөрөө ингээд яг хөө миний ингээд санаа амар зүв байгаа байхгүй юу. Гэтэ ингээд яахтаа ингээд амар тэнийг юм ярьчихгүй юу. Нэг юм тэнийг юм аргумент хэлээд тэгээд би тэрийгээ бүр хэдэн өдөр оцсон заяа. Хэдэн өдөр ингээд бото яах юм тэнийг юм ярьд юм яах юм тэнийг ярьд юм гэ тэгэл нэг тиймэрхүү юмнаас өсвөлөл ингээд нэг юм хэрвээ Монголд байсан бол тэгж юм бодохгүй шүү дээ. Ингээд нэг өөрсдийнхөө хэлээр юм яриад яаж ийг ойлголцсон байгаа шүү дээ. Ингээд заримдаа яг нэг юм дутуу санагдаад байдаг байхгүй нэг юм 100% хэлэх хэрэгтэй байсан юм ч юм уу нэг юм 80% хэлсэн юм санагдаад тэнгүүтээ ингээ нөгөө 20% бодож шаналаад тэрийг хэлэх хэрэгтэй байсан да тийм ингэхээс нэ яа тэрэн дээр ягаад тийм буруу өгүүлбэр ярьчваа ч юм уу нэг юм утас санаа нь ингээд тий тэгээ заримдаа ингээ намайг юу яах юм гарна штэ ингээл хүмүүс ингээ ойлгохгүй ч юм уу тий яг юу ярьж байгааг ингээд тэр нь ингээд нөгөө үгээ буруулж байгаадаа биш за энэ яг юу ярих гэдэг нэг хүн ингээд юу гэсэн гинэ ахиа хэлдэ мэлдэ хэр ингээ намайг ингээ жоох ингээд окей ингээ дотор ингээ тэгэхгүй яар ядаргаатай ингээд тэгээд нэг мэдгүй тиймэрхүү ингээ амар сүүлд мөл ингээ тохиолдохлоор жоохон навш гэж Монголд очиж амьдрал өстө нэрээ хот гэх хэрэлдсэн ч сайхан юм да гэж мэдж боддог ч юм уу. Тэгээд яг тиймэрхүү та нарт гардаг ингээд хичнээн англи хэлээр ч юм уу одоо ингээ герман хэлээр сайн ярьдаг ч гэсэн ингээд заримдаа ингээ юм дутуу юм санагдаад тэрийг ингээ очиж бочоо ямар тэнийг юм ярьчваа гэх гэрмэртэй очиод шаналж манлаа гэж. Байнга тэгж бодогдсон шүү дээ. Одоо чинь ингээд англиар ярих болгонд үгээ бодно те. За тэгэл заримдаа ингээд conversation дунд ингээд шал тэнэг үг сонгочдээ шүү. Тэгэл тэгэнгүүтээ яг ингээд усанд орж явахдаа бодно шүү. Fuck би тийчлээ татах. Эсвэл тийм ингээд болоо байсан шүү. Эсвэл унтахаас өмнө shit би тэгэхэд ямар тэнэг юм хийсэн бэ гэл. Намайг одоо тэгээд утцаа олоо гэл тэгэл. Ааха. Тэг болдог л ингээ очиж хэлчихмээр байгаа хгүй тий тайлбарлаа гэж. Тийм юм бол байг. Яа Монголд очиод чи хизээч хэлэх үгээ бодохгүйгээр ярих нь бас гоё л хэл та. Харин тий. Зоохгүй шүү дээ. Яг нэг тийм асуудал байгаад энэ болохоор арай жоох өөр юм. Надад болохоор ингээд миний англи хэлний үгийн баялаг илүү том. Гэхдээ монгол хэлээр илүү чөлөөтэй ярьж чаддаг гэх юм уу. Одоо жишээл ингээд ялангуяа ингээд ууралсан эсвэл гомдсон ингээд ууралсан үед ингээд нэг хурдан хэрэлддэг шүү дээ тий хүмүүс сая. Тэгэж ярьж байхдаа би ингээд монголоор амар чөлөөтэй ярьдаг байхгүй юу. Англиар болохоор хаяа дундуур ингээд төгдөрдөг гэх юм уу да. Тэ. Тэгээд тэгэнгүүт би боддог байхгүй юу. Shit би бол монголоор илүү чөлөөтэй ярьдаг хэвээрээ байгаа юм байна гэд. Тэгтээ ингээд одоо подкаст гэсэн иймэрхүү юм нөхцөл байдалд ингээд суугаад юм тайлбарлах юм бол англиараа илүү үгийн баялагтай учраас илүү ингээд өнгөлөгөөр ярьж чадна гэх юм уу илүү colorful одоо ярьж чаддаг. Тэгээд нэг тийм асуудал дандаа гарч ирдэг байхгүй shit нэг аль хэлийн ч нэг эзэмшээг юм шиг. Тэгээд яг ингээд энд ингээд нэг юм хурдан ярьдаг хурдан сэтгэл энд үсэ би амар удцаа болохоор англи хэл нэлээд сайн болцсон. Тэгтээ ингээд хурдан сэтгэдэг хурдан ярьдаг юм юмнууд дээр ингээд хэрүүл мэрүүл төр те ингээл энэ төр ингэж юм хэлснэ дараа нь яг хэрэлдэж дуусаал цаашаа алхан гот ингээ хэлэх ёстой байсан байж тээ гэдэг тийм дандаа гарч ирдэг те shit ингэсэн бол тэр нэг бүрснэ нүрийг улаалах байсан байна да гэл тэгэл боцч эргэж чад хэрэлдэх одоо хэрэлдэх юм биш те тийм бол амар их гардаг монгол хэл дээр бол зүгээр хэлмээр байгаа юм а зүгээр хэлээл цэг болоо баяртай гэсэн тийм юм байгаад байгаа тэр бол бас одоо хизээч англиар яг тийм эрхчлөөтэй ярьдаг болох юм те хамаг насаарч чадахгүй юм ч юм уу хэмэдлээ. Тийм бол байгаад байгаа шүү. Байгаад байгаа. Гэтэ миний хувийн асуудал нь болохоор Монголд очиод тэгээд үгийн баялаг нь муу болохоор одоо яах юм бол та хэмэдлээ. Тэр удаж ээж тэрэн сайжрах юм бол. Тийм би одоо ингээл одоо юу гэдгийг ингээл
сонгол Монголд одоо орлоо гэж одоо тий. Тим позицтэй байлаа гэхэд одоо speech meet энэ хийж чадахгүй шүү дээ. Хүмүүс юм ярьж чадахгүй шүү дээ. Монгол улсын ямар юмны нэгж мэгж энэ төргээл ярих юм бол байхгүй ойлгохгүй. Шүүх мүгдэх юм бол юу ярьж тэгээ за ивэл ингээд ийм юмд ингээд ийм буруутай боллоо гэд юу ярьж байгаа ч би ойлгохгүй шүү. Юу яриад байгаа юм бэ? Тэ шүүгч би бол ойлгохгүй л байна гэж сууж байна. Anyway. Бид нар одоо ингээд одоо жишээ нь би бол хамгийн сүүлд Монголд 11 онд очсон. Эвэд хэд онд очлоо? 18 он бас гайгүй. Ариун хамгийн сүүлд хийзээ Монгол хөлөө. Би ч 22 онд байсан. 22 он гэж бас гайгүй. Заяа 4 жил явцсан. Бас гайгүй юм байна. Тэгвэл би өөр дээр л ярих юм байна. Мангар удаа. Гэтэ дээр үеиг бодвол одоо ингэ сошиал медиа энэ төр хөгжсөн болохоор гайгүй л ахaltaа. Гэхдээ наа ингээ баа вахт ингэдэгс маа найзууд ингээд гадаадад 2 3 жил болоод ирэхээр ингээд 2 3 жилийн өмнөх монгол хэл дээр гацсан байж идэг. Яа ингээл бидний хэрэгэлдэг одоо нэг хилчин байнгаад өөрчлөгдөөл тэ ялангуяа сленг өгнөд чи ингээл өөрчлөгдөөл яваад идэг штеп. Ингээ гадаад 7 жил болж байгаад ирсэн хүмүүс яг явсан яг тэр ондоо гацсан байдаг. Одоо юу гэдэг бидний хэрэгэлдэг тий хэрэгэлдэг Тэ яг ч ярьдаг мөрөө зөрөө гэж what юу наач аль дивэн гараад тэ хугацаанд дууссан шүү дээ гэж хэлмээр санагдаад тэгсэн байд шүү дээ. Одоо тийх бах та очингууд нэг юм югд чинь нэг юм хэлэнгүүт гайхаж авч аваад үлэн тэр зүйл. Одоо тэгэн шүү дээ. Тэгэл ах та. Тэгин ойлгохгүй мэлээ зарим юу гэсэн ингээрөөсө хүмүүс энийгэд миний одоо ч гэсэн ингээд зарим нөгөө амар Facebook ухтар найз майзууд нь штэ. Тэгээ тэд нар чинь ингээд айл эзэн ингээд Монгол тренд болж байгаа өгнүүдийг мэдсэн маа штэ. Тэнгүүд ингээд их ч ингээд үзээгүй явж 7 хоног ингээд хоцорсон. Монголд юу болж байгааг мэдгүй. Тэгээ нөгөө нэг хэсэг бороо гэдэг үг ходолцсон байсан да. Тэгэл одоо нэг тиймэрхүү юмнуудаас хэсэлээд ингээд юу ингээд тэд нар ингээд хоорондоо яриад байгаа байхгүй гал мал гэдэг ч юм уу. Тэгээ их ч ингээд ойлгохгүй гээ мангата. Яг тиймэрхүү юм болт юм бэл. Тэг нөгөө Монголд яг ямар үг тренд болж байгаагаас ингээ амар гарч мардаг. Йоо. Тэгтээ нэг юм байсан шүү дээ. Энд нэг бандаас аахгүй. Монголоос ирж ил болж байгаа гэлөө. Тэг ингээрээс монголоор ярьдгүү заяа. Тэг ингээд германаар ярьдаг юмхээр бас германаар ярьдгүү заяа. Тэг ингээд монголоор би ярмааргүй байна гэдэг заяа. Тэгээд тийм айрсан ингээд бас нэг тийм хүмүүс байна. Эренгүүтээ ингээд нэг жил мэлж олоогүй яжж ингээд шууд монгол хэлг болчдөг. Тэгээд би тэрийг ингээ одоо Монгол яатсан болоо нөгөө юу илээ Монгол төрөөгүй болоо өсөөгүй болоо Монгол хэл мэдгүй хүүхдэн болоо одоо өөр орноос ирсэн мэсэн бас хүүхдэж болно шүү Монгол тэгсэн чинь зөв зүгээр ингээ Монголоос Монголоос ирсэн гинэ зөв зүгээр ингээ Монголд амьдарч байгаа ирээ зүгээр нэг ганц жил олонгуудаа шууд тэгж мэддэг заяагүй би ингээд монголоор муу яриадаг мардгаа гэж мэддэг тиймэрхүү хүмүүс олж жоохон надад холдоход бол санагдаад идэв нэм худлаагаасаа яах гэдэг. Тийм богино хугацаанд тэгж өөрчлөлт. Тийм тэгж бол өөрчлөгдөхгүй шүү дээ. Яасан ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Жил хүнтэй юм яриаггүйсэн ч гэсэн. Эсвэл тэгээ сургуульд явж өмдөг нь бүх хичээл англи төр орж мордоо. Монголоор нэг харилцах шаардлагагүйс өгтөн болоо. Тэгтээ жилийн харилцаанд орж мордгоо. Мэдгүй. Одоо шинэ үеийн тийм болцсон юм шүү. Хингэндээ хоорондоо англиар ярьдаг. Тийм юм баадах шиг санагдав. Тэгээ Монгол хүнтэй ингээд англиар ярих амар хэцүү юм аа. Харин тэгээд идэв юм уу? Тэгтээ зүг монголоор ярьж болохыг мэдсээр ээжээж ингээд өөдөөс ингээд англиар ярьдаг хүмүүсийг харахаар дотор яастаа яах гэдэг юм бэ гэж бодсон. Хэл шалгаад байгаа юм санагддаггүй юу? Ааха. Хэл шалгаад байгаа юм санагддаггүй юу? Одоо жишээлбэл яах вэ ингээд дунд нь ингээд ганц хоёр англи үг оруулж яахыг бол ойлгож байгаа. Тэгээ ингээд хоёр монгол хүн хоорондоо ингээд шууд нэг одоо над руу жишээлбэл маа нэг найз шууд англи бичингүүт ингээд би гэж бодлоо. Тэгдэг. Тэг нэг юм хариулмаагүй санагдаж байна. Миний мэдгүй. Эсвэл би өөрөө тийм англи хэлэндээ амар 100% итгэлтэй биш байгаа даа тэр юм уу? Эсвэл тэр ингээд худлаа шаагаад штэ. Чи чадсан штэ өгөө монгол хэлээр гэж дотроо бодоод нөгөөт нэг зар хөдлөд байгаа юм уу? Мэдгүй. Өмнөөс нь заавал би англиар хариулах хэрэгтэй юм уу? Эсвэл монголоор хариулах хэрэгтэй юм бүү мэд. Ингээд яг яах ч хэрэгтэй. Би бол англиар
ярьдаг хүмүүс ондоолдог л ахaltaа гэдэг. Зүгээр зарим ингээд нөгөө филингүүдийг англиар хэлсэн амар байдیں۔ Гэвч хэлсэн амар. Монголоор хэлэнгүүт бүр ингээд уран зохиолын хэл рүү орж хаад нэг худлаа сонсох гэдэг аим санагддаг. Тэгэхгүй ингээд бүр ингээд бүх ингээд яриаг ингээд англиар өөдөөс ингээд нэг гадаад хүн шиг ингээд улаан цай монгол юм байж гадаад хүн шиг шаадахаар би байсан. Дотроо яг хэлж чадахгүй л дээ. Гэхдээ тэгэл амар эвгүй санагдаад тийм та нарт бас тэгдэг л ахaltaа. Харин тийм амар юу яах гэдэг юм бэ гэж санагдаад. Тэгээ энэ дэжиг манай найз нар бол гайгүй байт юм аа нөгөө нийлэн хожуу бүгдээрээ хилээ сурсан болохоор. Тэгээ бүгд нөгөө адилхан төвшнөөс адилхан гараанаас ихсэн гарууд болохоор ерөөс тэгж нэг амар яадгүй шүү дээ. Одоо шууд ингээл герман манаар хоорондоо нэг ярьдаггүй шүү дээ. Ингээл ер нь бол аль болох дандаа монголоор ярьдаг хаа. Тийм юм тохиолдолд ер нь цөөхөн байдаг. Монголд хараа утсан ч хүмүүс ингээ амар шууд англи монголоор ярьдаг болсон байлээ. Ингээд шууд ингээд хурж ирэн бараг сайн нүч гэхгүй ингээд англи монголоор ярьдаг. Тэгэл би юу яасан бэлээ. Гэл амар жоохон шоконд орт юм бэл. Тийм байсан. Өөдөө шууд англиар ярьж байдаг. Харин тийм ингээд зүгээр монгол хүн байгаа штэ. Зүгээр монголоор ярьдаг хүн байж. Та нөгөө кино үзчихсэн нөгөө ямар кино л. Ийм нэгэн дурлал гэдэг нэг кино байдаг штэ. Тий. Тэрэн дээр нэг охин маа Европт ч ингэдэг штэ. Маа Европт ч тэгдэг штэ гэдэг нэг охин байдаг штэ. Чи Европ тийм амар утсан юм гэсэн. Би 6 сар болсон гэдэг. Тэр шиг би яг бүр амьдрал дээр бүр яг тийм үнтэй тарчсан штэ. За. Бүр амар англиар ингээд амарч ярихгүй л дээ зүгээр амар broken English штэ. Бүр өөдөөс бүр англиар ярих гал Монголд байгаа штэ Улаанбаатар санацууж. Тэг ингээ бүр ингээд өөдөөс бүр ингээд зүгээр ингээд өөдөөс ингээд монголоор ярих бүр англиар хариулж мариулах гал. Тэгээд чи ингээд хаанаас юм эсэ удсан юм гэсэн чинь Малайзд хэдэн сар болсон гэдэг. Тийм ярьд өөдөөс. Яа би бүр яаж аавэл гэж. За. Ер нь бол ингээд дандаа англиар ярьдаг хүмүүс бий байгаа. Таныг зөндөө сонслоо. Эцэмээр. Гэхдээ чи монгол хүнтэй бол монголоор ярьдаг үстэй. Англиар ярьдаг шүү дээ. Босоо. Тийм. Би зүгээр ингээд автоматар англиар руу англиар ярьж байгаа. Тэгээ ер нь бол окей ингээд чөөс наваа ойлгохгүй гэж бодоод англиар ярьдаг гişээс. Хөрхийн за энэ ойлгохгүй байхтай гэж. Одоо чи хүндэн тааруулж ярьсан нөө заяа шиг хүндэн тааруулж удаа ярьсан гэдэг шиг. Ингэдэм байлээ. Би окей, сүүлийн үед бол илүү их монголоор ярьдаг болоод байгаа багаар. Гэхдээ ер нь бол миний ингээд яг natural instinct гэх юм уу да. Тэгээд цаанаасаа ингээд зүрх шууд ингээд англиар ярьдаг болцсон байсан хэсэг. Тэгээд одоо бол яг юун дээр амар их англиар ярьдаг. Ингээд жоохон ингээд technical яриа болоод эхэлж штэ тий. Одоо ингээд окей чи энэ киноны тухай юу гэж бодож байгааг би ингээд задлж ярихдаа шууд ингээд автоматар англи руу шилжээд орчдөг. Зүг ингээд өдөр тутмын зөвөр хүнтэй ингээд ярьж урж байхдаа тий. Окей ингээд Sicario киног үзлээ чи юу гэж бодож байгааг Denis Villeneuve-ийн artistry is гэж цаашаа шууд ингээд шилжиж явчих жоохгүй. Тийм юм амар их анзаарчихсан ингээд үгийн баялагтай холбоотой юм болоод ах шүү. Тэ яг ингээд нарийн жаргон маргон энэ төр хэрэглэх болгонгод шууд ингээд англи руу орчдөг ч юм уу те. Тэгээд монголоор ярихдаа илүү их бодож ярьдаг мэрдэг болохоор илүү одоо юу гэдгийг илүү амар биш байдаг юм уу. Гэхдээ тэр бол юунаас подкаст хийж эхэлснээс бол хамаагүй баг болцсон. Одоо бол монгол хэлээр хамаагүй чөлөөтэй ярьдаг. Тэ. Тийм байгаад байгаа. Гэхдээ ер нь ингээд тийм нэг инстинкт нь байгаад байдаг юм байна. Нэг зуршил болцсон байдаг шүү дээ те. Хуучны. Тийм байгаад байдаг. Тэр нь бол ингээд автоматар англи руу орох гээд оролдоод байдаг. Тийм юм байгаад байгаа юм аа. Харин тийм. Тэгэхээр ер нь бол намайг ярьж байхад бол юу боддгийг нь одоо мэдчихтэй. Энэ нэг юм монголоор ярьцтай яах гэдэг бэ? Яах гэдэг энийг болоо юм чи энэ төр гээ. Ёстой. Бороо энэ төр. Васаа малалаа энэ төр гэж. Гэхдээ тэр WhatsApp энэ чинь бол байж болно шүү дээ. Ингээ наад захын одоо юу гэдэг нэг элементарны юмнуудыг. Тэгээ ингээд яг ингээд юу гэдэг одоо тэрнээс цаашаа ингээд ямар нэг юм игтэй ингээд монголоор ярьчих болохоор юмыг монголоор ярьж чадна гэдгийг мэдж байгаа. Би бас монгол хэлтэй гэдгийг мэдж байгаа нөхцөл байдалд
монголоор бичиж хэмиг гадаадаар биччихээр яг тэрэнд яг юу гэж хариулах ёстойгоо л ойлгохгүй гэдгийг л ярьсан юм. Англиар хариулах ёстой юм уу? Монголоор хариулах ёстой юм уу? Эсвэл бүр хариулахгүй байх юм уу? Тэг яг ямар шалтгаанаар тэндийг зар хөдлөөд байгаа юм бэ л гэдгийг л ойлгосон байхгүй. Ийм юм байгаад нэрнэ. Та гурав яг зөвлөгөө өгдөө надаа. За тэр нь юу гэхлээр за ингээл Instagram дээр ингээл надад мессеж ирлээ гэж бодъё те. Тэгээ нөгөөх нь ингээл амар урт юм бичсэн байхгүй. Ингээ за ингээд подкаст сонсдог ингэдэг юм ингэсэн юм ялаа гэл амар гоё юм тайлбарлаж бичээд. Тэгээ би ингээд хариулах гингүүт англиар бичвэл илүү гоё хариулах гэдэг юм шиг санагдаад байгаа байхгүй. Би өөрөө үйлбэр илүү гоё ингээ бичих гэдэг. Гоё гэдэг нь юу юм? Үйлбэр маань илүү гоё гарч ирэх. Утгын хувьд илүү гоё гарч ирэх гэдэг байхгүй надаас. Монголоор бичихлээрээ би ингээд бас яаж эхлүүлэхээч мэдэхгүй юм уу те. Эсвэл за ингэхээч мэдэхгүй юм уу тийм нэг арай жоохон бичихэд илүү ингээд цаг ордог. Ингээд бодож ирээд хүмүүсээс асуух те. Энийг арай гайтайхаа юу гэж хэлдэг гэсэн тиймэрхүү юм байгаад байдаг байхгүй юу. Тийм нөхцөл байдалд нөгөө хүн нь англиар ойлгодог байлаа гэж бодъё те. Англи монгол хоёулыг нь ойлгож чаддаг. Тэгэхэд англиар бичихэн дээр үү монголоор бичихэн дээр үү. Тэ. Яг хэлэх гэж байгаа юм би англиар илүү одоо илүү бичих гээд амжиж санагдаад байгаа байхгүй юу. Тэ. Тэгтээ монголоор бичвэл илүү дээр штэ угаасаа ойлгомжтой монгол хүнтэй харьцаж байгаа юм чам. Тэнгүүд миний бодож байгаа юм болохоор окей энэ нөхцөл байдалд би өөрийгөө яг энэ хүнд яг сэтгэл хандлага гоё өөрийгөө илэрхийлэх нь бол англиар илэрхийлэх гээд байгаа шиг байна. Тэгтээ яг ингээд зүгээр ингээд ярихдаа бол монголоор бичих ёстой гэдгийг би мэдээд байгаа. Тэгэхээр одоо өөрийгөө илэрхийлж илүү муу илэрхийлж байгаа ч гэсэн монголоор бичихэн дээр эсвэл яг ингээд өөрийгөө 100% илэрхийлэх дээр нөгөө хүн нь бол бас англи монгол хоёулыг нь ойлгодог хүн байлаа гэж бодоход. Аль нь дээр үү? Та нар юу гэж зөвлөх вэ? Чисээ тэр англиар хэлчингүүтээ тэр хүнээс ирэх хариуг монгол хэл дээр хүлээж хүү? Англи хэл дээр хүлээх үү? Тэгэл нөгөө хүн яаж бичнэ тэргээр нь л болно шүү дээ. Тиймэрхүү. Одоо жишээ нь ингээд тэгвэл хүн зүгээр над руу бичэн штэ те. Бичээд монголоор бичиж байгаа дундуур нь ингээд англи өгүүлбэрүүд оруулчих штэ те. Тэнгүүд би ингээд автоматар англи руу шилжчих гээд идэг юм билээ. Бичиж явах та. Энэ англиар бичдэг юм шиг шууд нэг англи руу орчих гэж байгаа юм шиг нэг бичих зүгээр илүү амархан те. Зүгээр одоо би англи хэлээр одоо ингээд илүү сайн илүү мундаг те монгол хэл зайл гэж хэлж байгаа юм биш. Тэ зүгээр би одоо жишээлбэл бичихэд монгол хэлээрээ би нэг үйлбэр бичих юм бол те 5 минут бичих байлаа. Гэхэд англи хэлээрээ 2 минутын дотор бичих юм ба те илүү цаг хэмнэж байгаа ч юм уу амарч юм. Тиймэрхүү юм байгаад байхгүй зүгээр техникийн талаасаа. Тэгэнгүүт яах вэ? Voice үлдээчихгүй юу? Voice-оор бол монголоор ярихад ямар ч асуудалгүй яг ч амар сонцоо. Voice-оор ингээд өдөр тутмын яриагаар монголоор амар гоё ярьчихж байгаа. Яг ингээд бичгээр бичингүүд би ингээд нэг миний монголоор бичих чадвар жоохон муу байгаа юм шиг байгаа байхгүй юу? Тэгвэл угаасаа аль хэл дээрээ л илүү өөрийгөө одоо илэрхийлж чадна гэж илүү мэдэрчин тэр хэлээрээ л гэсэн юм шүү дээ. Одоо хүлээж авч байгаа хүнийх нь хувьд нь болохоор зэрэг одоо чи хэлэн гэж шүү дээ. Чи болохоор зэрэг өөрийгөө илэрхийлж байгаа учраас англи хэл дээр ингээд ярьцгаа гэж байна. Зүгээр бичгийн хувьд монгол хэлэндээ одоо сайн биш гэж өөрийгөө үзэж байгаа учраас ярьчих нь илүү дээрээ гэж тэгж шүү дээ. Тэрэндээ адилхан хүлээж авч байгаа хүн нь өөрийгөө бас тэр асуултанд илүүгээр аль хэл дээрээ ч юм уу эсвэл ямар байдлаар бичсэн юм уу ярьсан ч юм уу илүү илэрхийлж чадна гэж бодсон дээрээ л ер нь тухтай мэдэрч байгаа гэдэг л юу юм бэ тийм үү? Тийм л. Тухтай мэдэрч байгаа нөхцөл байдалдаа л аливаар илэрхийлж чадчих юм. Эсвэл тийм. Юу зүгээр voice-оор хариулдаг болох юм уу? Тэгэхгүй юу? Тэгэхээр миний бичгийн чадвар хөгжихгүй болоо. Юугаар хариулдаг? Voice-оор. Voice-оор. Тийм зүгээр voice message-аар. Тэхэн дээр юм бол. Гэтэ бас ингэж бичээд ахлаар бичгийн сайжраад байлаа хөрхий. Өөр хүмүүсийн бичснийг уншаа те. Буцааж кирилл мэйлээр бичээчих шиг тийм болцоо байл шүү. Тэгэхээр манай хамаатны нэгч нэг app хэрэгэлдэж шүү. Гэхдээ яг ямар юм сайн мэдгүй байна. Ингээ Монгол ер нь бол аим муу хэлтэй байхгүй юу? Хүүхд тахтаа ор сургуульд явсаар агаад тэгээд монголоор ер нь бол бичиж бараг чаддгүй. Тэгээд монголоор ярихдаа хүртэл айгүй нийтдээ ярьдаг байхгүй. Гэхдээ одоо ер нь бол гайгүй болцсон заяа. Тэгээд саяхан ингээд би юм бичсэн чинь надад бүр амар монголоор ичихгүй ингээ кириллээр. Тэг ер нь бол жоохон ингээд дав дуу гэж бичдэг хүн чинь. Тэг эсвэл ингээд дандаа voice message болдог байхгүй. Тэгээ би бүр гайхаад өөр хүнээр бичүүлж байгаа юм болов уу гэж боддог байхгүй. Өөр хүн монгол хүн хажуудаа суулгачаад.
Тэгээ би хүүе та яагаа би яаж ингэж монгол хэлтэй болоо вэ гэсэн чинь тийм app байдаг гинэ. Татаад авсан тэг ингээд монголоор хийлээд тэнгууд нөгөөдг нь ингээд шууд кириллээр ингээд бичиж гаргаж ирээ. Тэгээ олчдаг заа. Йоо тэр Одоо тийм болсон байх. тэр хэрэглээ. Харин тий. Тэгэж үзэх юм уу? Айгуу гоё гэсэн. Тийм. Би яг ямар app-ийг нөө сайн мэдгүй би асуугаа хэлээ. Миний утсан дээр болохоор spell check байдаг байхгүй монгол хэл дээр. Аха. За. Тэгээд тийм байд юм байна. Тэгээд би зөв кирилл үсгээрээ бичингүүд spell check-ын засаад байдаг. Би зөв өөрийнхөө өгүүлбэрийн бүтц дээр л жоохон алдаатай баад. Гэхдээ яах вэ? Сонсогч нар маань юу гэж бодож байна? Тэ? Монголоор бичиж монгол бичгийн хэлбэрээ сайжруулах уу эсвэл зөв шууд voice-оор бичээд ахын зүгээр өнөө? Юу гэж бодож байна? Хэдлээ тест хийж үзэх үү? Би сүртэй л гэж бодож байгаа. Яаших. Монгол бичижсэн маягтай энэ тэр. Гэтэ бас нэг бодол нь болохоор би ингээд Монголд очиод ажиллах юм бол угаасаа Монголын бичгийн хэлбэрээр сайн бичдэг байх ёстой шүү дээ. Тэгэхээр бас нэг бодлын тэрийг хөгжүүлэх нь зөв баха. Эвцэн тест хийж үзье. Бүгдээрээ над руу Instagram-аар мессеж биччихгээрээ сонсогч нараа. Тэгээд би тэр бүгдэнд нь voice-оор хариулж үзье. Тэгээд та нар тэр нь одоо ямар санагдаж байна надаа review хийж өгцгөө. За баярлалаа. Олон нийтээр энэ юу засцгаа энэ төр гэж бүгдийг уриалж энэ төр гэж яриад. Манай тусалцгаагаар. За энэ ингээд зүгээр нэг өөр газарт амьдарч үзхийсэн гэдэг бас нэг шалтгаануудын нэг нь харин тэр юу юм аа. Юу? Гинтл зүгээр л ягаад чи амар их бороо ороод угаасаа бороо ордог мэдчихэл байсан байж ш нөгөө гинт нартай газраас ирсэн болооч тэр юм айгүй хитрхийг мэдрэл те ингээл ёо ингээл бүхэл бүтэн амьдралын 7 хоног ингээд усан нун ингээд зүгээр өнгөрчдөг гарч чадахгүй. Тэгээд тэгснэ тэр нөгөө нэг вайрлалаадсан бичлэг байсан ш гадаадд гарцгаа марцгаа энэ гэдэг Германы бичлэгэн дээр одоо гомдоод байгаа юм уу хайши те. Ажлыг хийж өгөөд тахт чи бараг гар зайлмал гэлэмэлээ. Тэгээд мэдээж тэр нөгөө нам гарахгүй нь ойлгомжтой л та. Тэгтэл зүгээр л нэг хэсэг бүлэг юм хүмүүс байна гэж бодоол. Тэгээд хичнээн эдрийн өөртөөх нь хэлмэлээр яриад яаж байгаа ч гэсэн одоо ингээ нийгэмшээд явж байгаа ч гэсэн хизэж бүрэн 100% герман болохгүй те. Тэр нөгөө нэг бичлэгийн доор нь гисээс ахгүй хүмүүс амирхөө герман паспорттай штэ тэгээ яах юм ах энэ гэсэн чи доор нь болохоор зэрэг яасан паспорттай гэдэг нь юу юм уу та нар герман гэсэн үг юм уу хаахаа маха энэ гэдэг ч юм уу те ингээд нэг амирх юм яриана дөрөнцөн тэгээл угаасаа их орноос өөр газарт бол хизээч бүр ингээд тэр улсын хүн болохгүй тэгээ одоо ингээд буцаад Монгол руу авах гэхээр одоо ингээд хизээч бас 100% ингээд монгол хүн болохгүй болцсон те ингээд нэг юм бит хоёр хин заяа бит хоёрын харгуур нэг дугаар дээр нэг англи дэдэгч тэрчсэн да тэр тэгж хэлжсэн нэг юм хоёр ертөнцийн голд гаццсан болцсон гэж ярьжсэн яг тиймэрхүү л мэдрэмж өрөө давирх яваад байгаа. Хаач л ер нь 100% хин нэгэн болох тийм боломжгүй болцсон байна да гэж. Яг ер нь Өөрөөсөө амар globalized ертөнцид амьдардаг ингээл хүн болгон энд тэнтгүү ингээл амьдарч ирдэг болцсон. Тэгээд яг нэг ийм мэдрэмжтэй хүмүүсд их олон байдаг болцсон баха. За бүгд гоё юм ярив. За тийм. Дахиад нэрэглээ гэж. Би танаар юм таалгая. За юм таалгуулъя гэж. Ингэдэг байхгүй. Би саяхан нэг нөгөө хөлөө гэмтэж одоо нөгөө ахиа хөлөө ярих чинь заяа биш. Хөлөө гэмтэж нөгөө түргэн дээр суужсэн байхгүй тэгээд нөгөө юуны тэрэгцэн тэргэн дээр сууж агаад кино таалгая гэд. Тэгээд хоёр нөгөө хамт суужсэн хүндээ кино таалгадаг байхгүй гэсэн чинь кино таалгая гээг юм би нэг юу ихсэ нэг яг юм кинон дээр суудаг хүн шиг санагдчихлаа гэдгсэндээ нөгөө кино нь ерөөсөө би ер нь киноны нэр мэддгүй юм байна заяа. Тэгсэн чинь тэргэнцэн дээр суугаа голын эрэг дээр тэрэгцэр дээр суугаад зүлгэн дээр байж байгаа кино юу вэ? Нэг тийм кино байдаг да гэхгүй юу? Тэгээ би тэгж тайлбарлаж байгаа байхгүй юу? Яг тэр хэсгийн санаанд ороод нөгөө киног маань мэддэггүй заяа. Тэгээ бид гурав Google дээр заяа. Google гэхдээ юу гэсэн бэ гэсэн чинь тэрэгцээр суудаг хүүхэн голын эрэг мэрэг заяа. Бөө юм болж гуглдж байгаа. Тэг олоогүй байхгүй юу? Энэ ямар кино вэ? Илүү сартай 100. Аха, тийм байгаа заа энэ. Тэгээ маргааш нь олсон байд. Нөгөө хоёр чинь бүр унтаж чадахгүй. Ямар кино бол бүр хайсаар агаад илүү сартаа 100 гэж олсон гэсэн. Тэгдэг болцсон хэлээ. Бүр амар ерөөсөө юм мэдгүй. Яа тэр киноны яг нэг тийм хэсэг байдаг да. Тэр чи ямар кино вэ гэд. Тэгээ Google тэр ерөөсөө олдохгүй байгаа байхгүй. Сүлэт. Илүү сартаа 100 гэ Монгол кино. Би мэдгүй л дээ. Тэ бити солиороо бүхэл бүтэн подкаст хийчихэд ивэлээ.
яа. Хоёул үзээд Хоёрны дугаар хийгээстэй тэр вэ. Солиороо байгаа. Би мэдгүй л дээ. Мэдгүй байгаа. Өдөр чинь толтой билүү? Мөн үү? Тий нөө толин ундаг. Яа. Үзсэн шүү дээ. Мэдсэн шүү дээ. Үзсэн шүү. Хаалга савсан чинь толин ундаг. Тийм тэр. Хоёул чинь бүр задлаа яриад Би бүр ивэлийг юу гэх нүгэ. Гүтэгээсэн чинь. Тийм ийм л мартамхан хүн байна да. Йоо. Бүр харин тийм болцоо илээ. Ингээд утгыг ярьчдаг л болцсон байлээ ер нь бол. Тэгээ кино бүрэн өчигдраас нэг зүрд зүг хэлэх яаж яат нөгөө нэг юм хэлж чадахгүй зүрд зүг хэлэх амар дуртай юм аа. Йоо юу илээ бас нэг юм ярьсан. Ямар н хонхорцох нь юугаа илээ? Хон сүүл нь хонхорцгоо. Ёо нэг тийм байв. Тэрийг ярих гэж бүр бөө ямар юм яа юу бүр ерөөсөө олдгүй заяа. Одоо инхээр намайг сте энэ тэнэг хүүхэн тэнэгтэж өгч байна. Нэг Монголоос гараа 10 жил болсныгаа юу гэж бодож гэж ярина. Өөр юу батсан ах чинь те. Яа харин тий. Бүрсэлээ татаага ицсэн. Монгол ярим кино мэн буцаага үзье гэж бодсон. Тэр одоо буцаага тийм юм хийгээч. Үзсэн. Эсвэл үзэх кино олдохоо байсан л таа гэдэг. Онлайнаар үзэхээр амар цөөхөн байт юм билий. Тэг яг юм ярихээр олддог юм бэл. Яг Монгол тийм хуучны кинод одоо ханаас үзчих. Энэ амар тэнэг кино гэж ярихт чинь бас амар тэнэг байхгүй байхгүй. Дандаа гоё кино. Тийм. Муулчих юм бол Чумо 2 кино мэддэг гэж юу байсан гэж хэлсэн шүү дээ. Чаддсан бол нэг кино хийчих. Тэгээ чаддсан бол өөр кино хийчих шин тэгж байна. Тэгэл чад одоо юм бол шүү дээ. Тэр аудитор ярьсан байхгүй. Би тэр одоо ингээд зохиол бичиж байгаа. Тэгээ тэрүүгээр кино гээд Оскар хожоод бүгдийг нь муулнаа гэд ярьсан байгаа. Оскар хожоод чи тэнэг та ч гэсэн тэнэг энэ гэж. Таны кино ч гэсэн тэнэг энэ. Сүгэл. Чи Монголын хамгийн тэнэг кино ямар кино вэ? Би ч юм таартай 2. Отио. Чартай. Тэгсэн чартай ч. Зарим. Юу вэ? Би ч юм таартай 2-ыг мэдгүй мүү? Үзлээ хоёлаа. За одоо сануулаа. Үзэг. Хоёлаа зүгээр би ч юм таартай нэг үзсэн те. Нэг үзсэн шүү дээ. Нэг үзээ хамгийн түрүүнд нэгийг үзээ таалаа. Тэгсэн хай скуулийн амьдрал дээ. Нэг таалагдсан юм аа. Яа ингээд юм санах болохоор би ингээд сандардаг болцсон шүү дээ. Ингээд хоёр тийш ингээд нүтмэд бүлтгэн жирээд юу илээ энэ гэж. Та нар гээд амар юм санаж ирэл санаж нөө юу илээ гэж би хажууд нь яа тэгээд тийш. Тэгэж хард ард сэрж мэрдэг шүү удчих та. Чи санаж нөө ивэлтэй гэдэг үгээр. Мөрдөн байцалт болвол яан те. Энэ 2018 оны 7 сарын 14-нд та юу хийжсэн бэ гэд би суцсан. Юу илээ. Би хин гэдгээч санахгүй нуучлаарай. Нэг тийм л юм явж энэ дөрөх юм та. Яг шоронд орно. Нэг гимгүү хүмүүс шоронд ордог штэ. Би бол яг гүжирдүүлэх юм бол шууд гимгүүгээрээ шоронд орох. Тэгээ сагадлаг тэмцэхээлүүд нэ за над тагслагч чинь шууд холбоосоор адилхан байж. Хамаг юм санаж ирээд оо. Би 3-тай да 2-тай да байхдаа ээжээгээд уйлжсаа сандгийн. Манай ээж намайг тэрж аваад. Бид тэ амар жоохных юм сандаг шүү дээ. 3 хурж амжаагүй лөө дээ. Жоохонд гараашнд ингээд зогсчихсан аахгүй юу. Тэгээд гараашнд зогсоод манай ингээд юу анкл юм яриад байжсэн чи би ингээд хоошоо сонсоол юу ярьж байгааг ойлгохгүй шүү дээ. Жоохогт нэг амар томчуудын юм ярьжсэн. Тэгээд хоошоо налсан чи гинт юм төлөхийн өрөндөртэй л байсан чи манайх өө чи яаж байгаа юм бэ гээл нэг ингээл амар том гараа шүрэл авдаг байхгүй зүгээр л нэг куклөө авч байгаа юм шиг. Тэгсэн чи би ингээд нэг гурвалжин ингээд сэтгэн юм халаагч байсан юм байна л да. Юу одоо зүгээр дулаалгын халаадыг юу тэгээ хамгаалт байхгүй тэр үед. Тэгсэн би тэрийг налаа зогсож байсан байхгүй юу. Тэгээ нөөд миний куртгийн доотлыг хайлуулчихсан. Тэгээд би тэр куртгээ ээж дараа нь ингээд цэцэг ард нь ойж өгөөд тэр нэг төлөнхийн хэсэг дээр нь цэцэг ойоод ингээд цэцэгтэй болгочихсон. Тэгээд би нэлээд цаг удаад байжсэн чи яг тэр нэг зураг байсан аахгүй намайг тэр ингээд оёод цэцэгтэй болгочихсон зураг. Тэгээд энэ зургийг би хараад ээж би энэ хиттэй байсан гэсэн чи дөнгөж 3 хүрчээсэн гэдэг аахгүй юу. Тэгэхээр би тэрний өмнөх л ой санамж байсан юм шиг баг 2-оос 3-ын хооронд шилжиж явахдаа тэрийг амар сандгийн.
Энэ тухай ярьж Хүүшээ лөө. сая хүүхдийн баяр болсон шүү дээ. Хүүхдийн баярын мэд хүргэе. Хүүхдийн баярын минь төргий. Оо тийш Хүүхдүүдтэй. тий. Хүүхдийн байр юм. Баярлаа. Баярлалаа. Яа. Билэл аваагүй дээ. Харин би гордол гэсэн чим юу ч өгөөгүй шүү дээ. Би нэрээ бабар болсон. Талд өөрөө харахтай хажуугаар явахдаа цочмогчоод. Боб гоё үстэй. Тийм тайнд байвал гоё үстэй тий. Үгүй. Гой тайнд байвал тэжгүүлтэй тэний өмцөм. Тэр чи Сонин борлж морлоо. бор хүмүүс Үгүй одыг дуулуулъя. Од тэр бичлэгэн дээр дуусан дуу ганцхан бадаг явчих эсвэл рэп жоох. Нөгөө нэг ээж аваад тэгдэг штэ тий. Найзуудаа цуглуулсан за дуул. Миний охин одоо дуулж үзүүлнэ гэдэг шиг. Яа бүр амар тэнэгдэх үү яа. Маа найзууд бүр нөө тэгсэр байгаа нэг цагаасаар дуулуулж лээ яа. Fucking. Артын дуу юу? Рэп үү? Үлэмжийн чанар дуус би бүр. Баа үгүй найзынхаа эмээдэр очиж золж байгаа тийм чинь дандаа хөвш хүмүүс юм чи. Тэгээ эмээгийн ямар дуу дуулах нь артын дуулал бодно. Сайн уу хайртан байна уу гэл. Тэгэхгүй шүү дээ. Байна уу? Йоо. дуусна тэгээд Хэсэг ингээд бүр амар талгуулж байгаа. Ардын төв бодож байгаа чи. за аудио дуусчихна л гэж хэлээ зогсчихлаа. Яа. Намайг аз олж тэгдгүй байсан. Дуулж чаддаг угаасаа мэддэг болохоор энэ. Намайг бол хүмүүс за ивэл л бити дуулаарэ гэдэг бас жоохон бат. Яна заашгаш. Амар сулгаалгатай. Гүү хэлвч. Ивэл бити дуулаарай. Манай найзууд бүгдээрээ тэгдэг байсан шүү дээ. За ивэл please бити дуулаарай. Өөр юу ч хийж болно. Хүн зодсон ч болон зөвхөн бити дуулаарай. Би нэг хооронд орж исэн гэж хэллээ. Хоор гэдэг л. Ингээ бөөндө зогсоо. Бөөндө зогсоод. За ямар байсан? Тэгсэн чинь ингэдэг дуу байсан. Бор шүү, бум бумара нисэн буугаад Наадан цэнгэнэ. Наадан цэнгэнэ гэдэг заа. Тэгээ ингээд толгоо хөдлөгдөг заа. Тэгээ тэр ингээд манай дархны залуучууд театрт ингээ гарцаахгүй. Тэр ингээд тийм найрал дуу. Тэгээ ингээ урд нь ингээ хөөхтө зогсон. Тэгээд манай найрал дууны багш ингээ заяа чи ингээ дуулахгүй хамаа хөдлөгчээрэй гэсэн. Тэгэл намаа өдрийг дуулж авч царайлаад. Тэгээ манайг ирэх ирж утсан байхгүй. Тэгэл хөөрхөн бор шүү гэх тэгээ яг юм тэр дорхноо ингээд яг хөөрхөн өөртөө сонсгохоор л дуулж байгаа шүү дээ. Тэгэл дуусгасан байт. Ганцхан тийм юм дээр л гарсан зав. Тийм ганц бор шууг дуулах гэж муу юм бас. Тэгээ би бүр тэрийг бодохоор инээд төрөгддөг. Тэгээ манай гэрх намайг дуулжаа л гэж бодож байгаа шүү дээ. Хөөрхөн юмтай. Тэгээ ярьж утсан. Сургуулийн багш нар ихтэй ер нь тийм байд шүү дээ. Зүгээр ингээ амаа хөдлөгчөөрөө ингэчээрээ гээд. Чи тэд гэрийнтэй хэлсэн үү? Гэрийнхэндээ хэлсэн үү? Дуулаагүй гэдэг. Хэлсэн тэгэл мэдэн ш тэгэл өө яах байх миний хүл гэж амж. Би бас сургуулийнхаа хоорт дуулжсэн шүү дээ. Чинь эдгээр ингэчлээ жоохон багтаа. Би гоцолж моцолж дуулжсэн шүү дээ. Оо за. Тэсний тийм бүр хөөхтүүдэд юм аа ингээд одоо найрал тоон дээр ингээ амаа хөдлөгдөг гэснээр саксны ингээ тэмцээн болно штэ. Тэнгүүд ингээ шийдний доор мор зогсож идэг. Тэг ингээ бөөхэ тэмцээн болол нэг юм. Нэг бол хамгийн сүүлд юм уу хамгийн их юм хинтнэсэл нэг юм ямар нэгэн өөрөг орой байхгүй тэгсэн мөртлөө байж ах ёстой. Нэг тийм их хэсэг байдэн штэ. Би бол дандаа тийм байдаг гэсэн нөгөө саксны тэмцээн дээр яг ингээ шийдний доор зогсож идэг. Тэг ингээл яг нөгөө октод ингээл гүгээл хөөх бөмбөгөө ингээл ингээд би арай ч нөгөөдгөө аваад ингээл доороос ингээ шийддэг. Тэг тэггүй л ингээ оруулах юм бол заяа. Оруулах уу? Оруулалтаа оруулахгүй ч оруулах. Мэтэл болоо шүү дээ. Гэтэ ингээл яг тэр доорол зогсоо яг нөгөө хандаж хийн гэдэг лөө. Хандан цохоо ингээ оруулдаг штэ. Самбард хийж амарлаар ороо. Тийм самбард нь Хандаад. би тэгж амар сайн оруулдаг гэсэн аахгүй. Энэ рүүгээ хандраад байгаа. Дандаа ной тэр доо. Үгүй ханал гэж бодохгүй тэрийг. Өө чи чинь бүр тоглолтод гардаг байсан юм бэ? Сэлгийн цусаар хагаад саксны алтан медальтай болцсон юм байна. Яа. Сосоор байгаа. Брэврэдэг өстэй тэгэл тэнгууд октод ингээ зодтолтон гээл. Тэгэл хом самсаа ингээл үрээл. Октодын хомсны өрөөмөрөнд ёо бүр жүжиг. Хумсаа үрээд энэ яаж байгаа. Яга хумсаа үрдэг. Тий октод ингээ саксны тэмцээн дараа баян зодон болдог гэсэн тэгдгээс юм уу? Үгүй.
Октодын сагсан тэнцэн дараа тэтгэс аахгүй юу? Ер ингээд мэдгүй манай сургуулиар тэгдэг гэсэн. За намайг сургуульд тахад. Тэг ингээд октодаар ингээд задлтна одоо тэр охин намайг өстө нэрээ ясаа түлхсэн. Тэр ингээд октод чинь тэмцээн амар шартаа болдсон шүү дээ. Тэг би нэг хомсаараа уурч мордог ч юм уу. Тэнгүүтээ ингээд одоо бүр ахлахаа ингээд мангад ороод ирвэл ингээд мөргөж зөргөөд амар тоглодог байхгүй юу? Тэгээд доосонгууд ер нь бол дандаа зодон болдог гэсэн. Тэ сагсны тэмцээний дараа бол зодон болд юм яг хэцүү. Тийм. Хүүгүүд ялангуяа амар хийдэг. Тийм амар зодтолдог шүү тэгэл ёо. Эсвэл урлагийн өслөг дээр ингээд хөөрхий ингээ гарах чинь ёо бүтэхгүй. Би багаас амар сакс тоглох дуртай, саксанд амар дуртай. Тэгээ нөгөө сургуулийнхаа саксны секцэнд очих гээд биеийн тамирын багш нар очсон чинь чамшиг намхуу хөвгтө тоглодог юм а гэлсэн. Тэгээ ямар саксны карьер дууссан байт юм а. Эхлэж хөөж дууссан юм. Ямар амар. Тэр ихтэй амар үү те ингээ хүүхэд ингээ сонирхсан юм дээр очиод ингээд шууд тэгж унтраа нэгдэг бол амар уустай. Одоо манай сургуулийн систем янз бүрийн гайгүй болсон байгаасаа зүгээр би одоо тухайн үед бодохдоо манай тэр сургуулийн одоо нэрийг нийлээд яг би тамирын багш бол жоохон хайргис ихэд дэндүү хайргис санцсан шиг санагдаж надаа. Тэгвэл чамшиг намхууг тоглодог юм байна шиг. Арай. Тэр чинь тэгээд чи өстөг дээрээ байгаа шүү дээ. Чи өсөлтөн зогсоогоо үгд байгаа шүү дээ. Үсгч юм бэл өө нөөс тийм үстэй. Жохон гомдд юм аа. Жохон гомдсон. Гинт өсгч байсан юм уу? Тэ. Яаж юм мэдсэн. Гомдод лайф хийгээд тэрийг юу хэн мэдэж байгаа тийм үстэй. Нэрийг хэлж байгаа дөө. Хүн ямар хүн болж төлөвшгөн амар багш нараас амар шалтгаалдаг те. Ялангуяа энэ багангийн багш нар тэгээ цэцэрлэгийн багш нар ч гэсэн айгүй их үр өрөөлт идэв шүү. Тэр тухайн хүүхдийг өөрийгөө илэрхийлэх гадагшаа юм хүүхд болох уу эсвэл дотгошоо хүүхд болох уу гэдгийг амар тодорхойлж өгдөг юм санагдаад тий. Намайг болохоор зэрэг би танаас ярьжлээ яла цэцэрлэгт тахад би амар юм юу хүүхдээсэн гээд амар дотгошоо юм айж майдаг багш нь ингээл юм чам маг дуурангууд ингээл амар өмдөө шийч мэчдэг. Тийм хүүхдээс байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь ахлага ангид орсон чинь манай ангийн багш солигдсон байхгүй юу? Тэгсэн чинь тэр багш ингээ шууд яаж магаал амар юм харилцаа хүүхдүүдтэй харилцаа шал өөр. Тэг ингээ загинж магиндгүй ингээ амар юм эвэр ингээ ярьж мэрдэг. Тэг юм хүүхдүүдийн юм уу ин ямар аястай энэ гэдгийг амар нээж мэж өгсөн юм шиг санагдтыг. Тэг намайг нэг ахлах ангид ороход ногоон гэрэл цагаан шугамд оруулчихгүй нөө өндрөөр нь жагсааж байгаа том биетэй ихний 3 хүүхдийг аваад цэцэрлэгийн нэг юм болдог шүү дээ. Ангиас нэг 3 хүүхд авч байгаа. Тэгээд би тэрэнд ороод задарсан гэж ирдэ наваа манай гэрийнхэн. Тэрэндээ төрүүлж мөрөөлөл амар юм ялтын юм мэдэр зэтрэл тэнгуутл хүн өөртөө ихтэй болсон юм шиг. Тэгэл байхгүй сургуульд ороод би ангинаар болно би ангинаар болно гэсэн. Ангинаар голол зүр тэрнээс хойш зүгээр задраал тэгэл ингээл амар явцсан л гэж яриад. Тэг хэрэг зүр тэр багш миний амьдралд гарч ирээгүй ч юм уу нөгөө нэг загнуулдаг багш дээрээ байсаар байгаа дууссан бол тэл хөөрхөн амт ингээл хүн чанга дуурангууд ингээд гэлэгээл айгаал ингээд өмдөө шигээл өчтдөг хөтлөсөн. Тэ өвч хол юм шиг юм уу? Тэгээ одоо тийм биш байгаасай л гэж бодох юм да. Бид нар ч одоо дүрчтэй. Шүү. Тийм нөгөө юунд дуургүй шүү би цэцэрлэгийн үнэр та нар дуртай юу? Цэцэрлэгийн үнэр та нар цэцэрлэгт явж байгаагүй шүү дээ. Сэтл явж байгаа. Тийм үү? Би чи эмээ өвдөр өссөн. Хөчтэй. Чи бүр цэцэрлэгчгүй хөхтэйсэн юм шүү. Гэж бодлоо. Эмээ өвдөр өсөж байгаа. Тэгээ жоохон том болсон гэртээ цаашлагддаг болсон. Хүй юу юм уу? Сургуулийн цэцэрлэгийн хөрөлцөө байдгүй тийм суглаан ч үгүй тийм юм байдаг гэсэн. Би өөрөө амар дургүй байсан гэсэн. Цэцэрлэгт явах. Бүр оролж хашгичаад тэгэл багасаа интро хүртэл байж л те. Ч шиг. Тэгээд үрээс амар дургүй байсан гэсэн. Тэгээд бүр өгч байгаа юм шиг уйлж унждаг байсан гэсэн. Бүр тэсгийн аргагүй л байсан юм бэл. Тэгээд за энэ явуулсан. Энэ хүүхд ерөөсөө юунд зохгүй мэн цэцэрлэг сурахгүй мэн гэдэг. Тэг бол. Би ингэдэг. Манай дүү бол бүр эсэргээр бүр цэцэрлэг бүр амар дуртай. Өглөө ажилдаа. Тэг өглөө ажилдаа явж байгаа юм шиг явж маа. Ээж аав эсэрэж мэрэг яв.
Төрүүлээ боссон цайгаа уусан. Тий, төрүүлээ боссон. Ор мор амар хурааж нөө цэцэрлэгт орсон явсан хүүхдүүд чинь шал ондоо тэр чинь бас нэг боловсрол эзэмшиж байгаа штэ. Юм уу хурааж мураад хэлчэр малчуртай амар их гэж bagдаг тий. Хэлбэр мэлбэр гаргаж маргаад. Маа дүү чинь тийм. Би бол одоо хүртэл ороо ороод хүн. Тэр нэг боловсролын ялгаа байгаа шиг байгаа шүү. Сургуулийн өмнөх боловсрол. Тий. Йоо. Тэр би жоохон тэнгдэгс би бас цэцэрлэгт явж байгаа байхгүй юу. Тэгээд яг нэгдүгээр ангид ороод яасан чинь би нэг ганцаараа байж үзээгөө хөхт амар уйлдаг байсан гэсэн. Тэргээ сандгийн би өөрөө. Тэгээд яг нэгдүгээр ангид орчихсон. Тэгээд би ингээд манай багш бүр ингээд айсандаа намаа ингээд ангиар алхуулж уйлуулдаг заяа. Ингээд хүүхдүүдийн дондор ингээд партуудын дондор ингээд чигээ санаатай ингээд алхаад өгдөг байсан. Тэгээд өглөө ингээд намайг ээж хичээл дээр болгож өгчөөл яг явахтанд би ингээд сандал дээрээ суудсан ээж рүү хараад намайг хичээл тартал наана зогсож байгаагаа гэж вэж хэлдэг байсан гэж аахгүй бэ. Ингээд яг ингээд харж ин шүүгээд тэгээд нана байж байгаа гот ээж ингээд ихний хичээл орж яхад ингээд хаалганы тэнд ингээд даллал ээж нь энд байна энэ төр гээл тэгээд зогсчихдаг байсан гэсэн. Тэгж байгаа л дондор нь яваад игдэг. Тэгэл явж байгаа л яг хичээл дуусгаад эхлэнгүүт нь тэнд зогссон. Ээж нь яг энүүхэн ингээд өнцөг тойроод сууж исэн шүү дээ энэ төр гэж би тэнд нь болохоор окей байсан юм уу те энэ төр гээд тэгдэг байсан. Тэгээд ихний нэг сар гаруй тэгэж уйлж сар ч юм мэдэхгүй хэрэг удаа байсан бөмбөд уйлж байгаа л гайг болцсон шүү дээ. Тэр амар тийм ингээд ээж нь жоох хөөхтэйсэн. Амар ирэх. Чи тэгтээ ахтайгаа хоёулын хамт сургуульд ороогүй юм уу? Ахтайгаа хамт тий. Тэгтээ тэгээд тэгсэн ч гэсэн ганцаараа өндрөж аваад байсан. Ахвал хангалттай биш шүү дээ. Ээж тахстай. Тэгээд амар. Харин тий. Ямар эври. Мэдмэр юм байна. Энэ бол жоохон доо ээж нь хөвгт ээж нь бацсан байсан байлээ. Зүт. Mama's boy гэдэг штэ англиар. Тийм л хөвгт байж тээ. За ингээд өнөөдөр надад өчтөрний амар муухай бодол орж ирсэн. Sorry. Йоо. Би Солонгос кино үзчихсэн аахгүй юу? За. Хүүхдтэйгээ амар нийлж хоёлоо сериал үзсэн. Тэгснэ ийм нөгөө нэг одоо нэг юм ар гэр амар юм амар ядгатай нэг аав ээж нэртэй нэг хүмүүс байна да тийм. Тим залуугийн дүрээс аахгүй тий би бодож ирсэн. Өөрөө ч нэ хайртай ч гэсэн ингээд ар гэр амар юм ядгатай төвхтэй тим үнтэй суухгүй юм байна гэж бодож ирсэн. За нэг ус ер нь ганцаараа hotel суух юм байна гэж бодож тэ муухайгоц. Нэмж тийм даунт үзүүлэхээргүй ганцаараа ганц тэгээд аав ээж нь хоолмол байдаг ч юм уу эсвэл юу гэдгийг аав ээж мэж байдгүй ч юм уу. Тим үнтэй суух мэй гэсэн нэг амар муухай бодол төрсөн ш надаа. Наач нэг бодлын амар юм биш үү? Зүгээрээ тиймэрхүү бодлоо за төрдөг юм шиг үлээ. Надаа бүр харин эсэргээрээ төрсөн шүү дээ. Юу гэж? Гайгүй эцэг ихтэй хүнтэй сумаар юм байна гэж. Би дэмжлэг үзүүлчихдэг өө. Непо бэбитэй сумаар. Тэр ингээд сонсогдоход ингээ хүн ингээ өөрөө заримдаа ингээ бодохоор ингээ ямар балерин боддгийг гэж бодож байгаа шүү дээ. Тэнгүүд ингээ хаяадаа ингээ одоо өмнөх туршлага муршлагаас ингээ аваад ингээ янгуудаа за ер нь гайгүй эцэг ихтэй хүнтэй суучмаар юм байна. Мэн гэсэн юм бол бодд юм билээ. Би тэгээд ямар сонир муухай бодд ингээ заримдаа ингээ өөрийнхөө бодлоос бүр өөрөөсөө ичээд яг хүнд хэлмээргүй санагдаад ч юм уу. Тийм болохоор зүгээр ээ за. Чи ихтэй хэрэг тэгж бодж байвал бүр харин эсэргээр амар юу юм шүү. Юу? Харин муухай юм шүү. Гүг биш. Ариуна. Хэрвээ тэгж бодож байгаа бол эсэргээр бүр амар сайхан сэтгэлтэй юм шүү. Тэр дэлхий дээр ганцаарх ногоо өнд хань уулыг гэж бодно гэдэг чинь. Хамгийн гол нь тэр хүн ганцаархнаагаа би хань уулыг гэж бодсондоо биш. Ар гэр нь ядаргаа болохгүй. Яагаад тэгж бодож байна? Харин яагаад тэгж бодож байгаа юм бэ? Тэрнээс би сайхан сэтгэлтэй энэ хүн тань уулыг гэж юусэн. Тэгээ өнөөдрөөс эхэлж тэгж бодзоо. Би энэ ганцаараа дэлхий дээр ганцаараа гоо тань уулах гэж гэж бодзоо. За. Гэтэ тэгэл ингээгөө толгойд янз бүрийн лилдэг бусын тэгэл сайн муу янз бүрийн бодол орж ирж байдаг штэ. Яг ингээд тэрийг execute хийгээд яг хийн гэдэг дээр тэгэл яг хүний морал гарч ирчихэ. За би яриа штэ гэчихгүй гэлтэй. Яг тэр бодол дагаж яах юм гэдэг. Тэ. Тэрэн дээр л гарна штэ.
бодох амар бодол орж ирнэ. 30 гарангууд санаа бодол бүр өмхий болт юм байна. Өмхий санаатнууд гэдэг дугаарнаас яадаг. Тийм. Тэгнэ. Тэр Монголтой ямар ч холбоогүй шүү манайхаа. Манай монголчууд энэ. Тэгээд Оо, би нэрээ лото тоглоод. Баяжчих юм юу л болоо. Тийм нөгөө нэг хүмүүс намайг агуу зэрэг урамшуулаад. Нөгөө нэг алдсан мөнгө олоод ирэх юм биш өдөр гэж лото тоглоод тэгэхээр би заа нэрээ бас цаанаасаа бурхан нэг надад өөр арга замаар миний мөнгө өгч байгаа юм болоо. Юм хэцсэн үү? Гэж бодоод лото тоглосон чи би 5 евро хоцсон байсан. Хоцсон болсон шүү дээ. Ямар лаги. Одоо би ингэж бодсон. Тэгэж хүнийг амчуулдаг байх. Одоо ингэж нөгөө нэг анхны лото мотогоор нь танд ингэж олсон та гаргасан мөнгөө эргүүлж отлоо. Тий, амар тэгж хэлдэг баг. Гэхдээ тийм хүмүүс байдаг шүү дээ. Одоо энд өдрийнхөө одоо олсон мөнгнөөс нэг $5 ч юм $10 заавал ингэ суглаа аваа яваад байдаг хүмүүс. Тийм хүмүүс байдаг. Тийм хүмүүс амар их байдаг шүү. Тэгдэг шүү дээ. Тэгээд нэг өдөр яа жакпот хоцчих юм бэл тээ. Гэл бэлэнээр болчих юм бэл. Тэгээд цалингийнхаа нэг юу гэдэг нэг 2 за $100 өдөрт ордолдог бай гэхэр чин $5-ын өрнөснөө 5%-аар нь тим юмд инвест хийнэ гэсэн үг үстэй тий. Тэгэл заримдаа тэгээ буцааж ярам заримдаа алтна. Тэгэл ингэж яваал нэг өдөр жакпот хожчих. Гэх юу нь бол амар слим л дээ. Боломж нь бол амар нарийнхан л та гэхдээ л хүнөөс та аз 14 саяд нэг гэж хэлээ. Тэ амар нарийнхан гэдэг дэндүү нарийнхан боос. Гэтэ яг зөвхөн жакпот биш шүү дээ тэр дотор чинь зөндөө болно тэгээ $100 очиж болно 200 300 гэл явна шүү дээ. Тэ. Тэр тийм итгэдэггүй байсан юм аа. Тэг яг зөв хүмүүс намайг урамшуулсан. Тэг таваад одоо болцсон. Оромжлаа энэ гэдэг. Болчихсон. Тэг болцоо. Тэг тийм юм найдаж бол амьдрч болохгүй тий. Хүмүүс найддаг хамаг юм өгдөг болох юм бол тэгэл бурууд шүү дээ. Наач нь л асуудалтай болоо. Тийм тэр бол зүгээр 100 гаргаж болно. Тэгтээ тэр чинь гамблинг дээр тэгдэг үстэй. Алдаж болох мөнгөөр л гамбл дээрээ гээд тий. Тийм. Риск хийж болох уу? Тий. Риск хийж болох мөнгөөр хэрэгтэй мөнгөөр хийчих битээ тийм авч байгаарэ гэдэг шүү дээ. Та нар ингээд мэрэгжлийн одоо ингээд гамблер хүмүүс юу гэж боддог вэ? Одоо чинь бүр мэрэгжил нь болдог тийм. Покер ч угаасаа одоо спорт шүү дээ. Энэ нь бол харин тийм билээ шүү дээ. Манай найз бид ч угаасаа Иран зал би өмнө энэ залуу энэ хүний талаар ярьжсэн нэлээ хөгшин настай. Тэгээд Америкт болохоор 70-аад оны үед иржсэн. Тэгээд яг 80-аад онд бүр ингээ өөрийнхөө прайм дээр исэн гэж байна. Бүр ингээ яг мэрэгжлийн нөгөө тоглогч болоод покер болоод бүр бараг Орсон юу болгоно хожоол явуулсан гэсэн. Тэмцээн болгоно хожоол бүр амар мөнгөтэй. Тэг их нэртэй болоод хүүхдтэй болоод тэгээд тэгж жагаад ерөөсөө нэг өдрөл агүй сонин ерөөсөө тоол юунд нь орж байгаагүй. Ер нь хожигдно гэж бодоогүй нэг юугаал хожигдсон юм шиг. Бүр амар тэнийг юмд хожигдсон гэсэн. Тэгээ тэрнээс хойш ерөөсөө сэхээгүй. Тэгээ хамаг мөнгө алдаад өөрөө юу янз бүрийн хэрэглээл те арх марх янз бүрийн хэрэгжилж болох юмыг хэрэглээл ерөөсөө замаа алдсан. Тэгэл ихнэрэн салаад хүүхдийн аваа явцсан. Дэмэнэр одоо ганцаараа тэгэд манер тэгдэг байхгүй. Мөрөтө тоглоом бол ерөөсөө хизээч хүн хождгүй маа. Өнөөдөр ингээ $1000 $2000 юу чинь хэдэн мянган саяар нь хожно. Гэтэ ингээ long run-да чи ингээ буцаагаал тэрэг алдна. Хизээч тэрийг чи хожоод баян болохгүй. Гижсэн байхгүй. Тэгээд одоо нэг цэцгийн дэлгүүрт нөгөө ингээд arrangement хийдэг штэ нэг амар гоё баглж маглал. Тим хийдэг ажилтай. Тэгээ ганцаар амьдэрдэг. Тэгээ би хамаг юмараа тоглолцсон гэдэг. Ихнэр хүүхэд амьдралаараа тоглолцсон бай тийм жоохон тийм тэнэг хүн гэдэг. Амар терэндээ амар харамсч яадаг. Би тэгээд
хичнээн ингээд спорт гэсэн ер нь бол амар өндөр рисктэй юмар тоглож байгаа хүмүүс л гэж би боддог шүү дээ. Покер тоглож байгаа. Эсвэл ямар нэгэн тим бет хийх гэдэг шүү дээ. Тим хүмүүсийг. Штэ. Тэгэл амчруулаад яд юм шүү угаасаа тий. Амччингууд чинь тэгэл бүх юмаа л тавьж туудаг. Угаасаа тэгээд за би боли одоо болыг гарыг гэж бодож чаддаг нь цөөхөн идэхэн юм биш угаасаа тий. Тэгэл өөрчлөлөө тоглооо л гэдэг. Тэг бас л тэгэл нэг төрлийн донтолт шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд яг та ингээд нөгөө бас тэр чинь нөгөө хожиж можоол ингээл тэр дотор ингээл хожих гол ингээл байна гэдэг чинь бас нэг хүний бие дотор бас нэг адреналин ялгараал тэрэндээ л донтоодох шүү дээ ер нь л тий. Тэр адреналин руш авах гал тэгэл чичрээд байна. Тийм мэдрэмжээ мэдэрхгээл тэгэл тоглоод тийм шүү. Adrenaline junkie гэдэг чинь нэг шөхөр мөхрээр өсөрдөг хүмүүс яг тэрнтэй адилхан бид нар төрж байгаа шүү дээ. Тийм rush feeling авах гал тийм. Надад бол яг тийм нэг юм амар гоё гэдэг. Би ингээл спорт мартад хичээллээ шүү дээ. Сакс тоглоо гэж бодоход нөгөө багаа ингээд зүгээр хожил сонирхолтой биш. Тэ хожигддгийн даван дээр ганц оноогоор хожил хамгийн гоё гэдэг. Кино шиг. Йоо ямар яаж. Тэгэхлээрээ л яг хожсон юм шиг санагддаг. Тэг би тэд бас ингээд мөрөдө тоглох юм бол ингээд бүх мөнгөө алдах гэж байгаа юм шиг байж байгаа л бүх юмыг хожих юм бол хамгийн гоё байдаг. Хамгийн өндөр рисктэйгээр тий хамгийн гоё ингээд мэдэрч ирдэг. Тиймэрхүү амьдралыг хөөсөн хүмүүс тэгж их тоглолт юм шүү. Тэг бүр ингээд амьдралаа ингээд бүр юун дээр тавьж хагаад юм хийдэг хүмүүс. Мэдхгүй. За ивэлээгээд ариунаас имэрхсэн. Би зөв нөгөө ивэл одоо ингээд мэрэгжлийн өвчин гэж яддаг шиг ингээд бүх юмыг кино олгож хардаг тийм юу байдаг болоо гэж асуучихсан. Яг нөгөө Holiday гэдэг нэг кино байдаг штэ. Cameron Diaz нөгөө хинтэй хэл нөгөө Titanic-ийн хүнтэй тоглолдог. За. Хоёлоо байраа сольж нөгөө байж талчдаг. Тэ. Тэрэн дээр нөгөө киноны трейлер хийдэг нөгөө мэрэгжил ингээд бүх юмыг ингээд амар яаж харагдуулдаг. Нэг юм болонгот л нэг ясан гэсэн юу гэж харагдуулаад тэрэн шиг чиний амьдрал одоо ингээд юмыг харах юм амар заавал киноны үйл явдал тийм сцентр болгож хардаг болоо гэж би бод асуучихсан. 100% бүр яг тэгж хардаг. Тийм. Амьдралыг хүн болгоны амьдралыг ингээд нэг киноны ингээд structure-аар шүү дээ. Яг ингээд схемээр ингээд тавьж үздэг. Тэгээ би ч л өөрийнхөө амьдралыг бол яг ингээд нэг өөрийнхөө киноны гол дүрийн баатартай кино үзэж байгаа юм шиг тэгж амьдрах хардаг гэх юм уу да нэг бодлын. Тэгэл юм моментрийг задлал бодоол дүрс мөрсээр ингээд тэр үзээл хэдүүлээ имээрээ сууж ах төө. Одоо энд ингээл энд камераар ингэж тавиал та хоёрыг ингээл бичих юм бол амар гоё сцен болох юм байна да. Чигшгтэй тиймэрхүү юм байдаг. Ер нь бол бүх юмыг тийм фильтрээр хардаг болчихдөг юм билээ. Зарим хүмүүс бол тийм биш. Надад бол амар гоё санагдаад байдгийн. Тэгээд нэг мэдрэмж төрүүлдэг штэ. Одоо ингээл жишээлбэл ингээл зүгээр хүн ингээл гадаа тамхитал зогсож байгааг харахад жишээл. Одоо нэг вижюалаар үзэх юм л те. Ингээл одоо ингээл хүн тамхитал зогсож байгааг харах юм бол чи яг энэ самбар руу зогсоод дээрээс буруу орох юм бол камера ингэж тавиал амар гоё болно даа чиг шиг те. Тэгээ би ингээд өөрөө юм хийж явахдаа тэрийг амар төсөөлдөг байсан. Жоохондоо ингээд залуу байхдаа нэг охинд хаюулж байгаа байхгүй юу? Тэ. Тэгэл хаюулаад би ингээд амар ийм орцсон суужсэн чи гинта. Би ингэж зогсоод ийшээ очиж ингэж шаналх ёстой юм байна. За ярэ. Тэгвэл гоё харагдаж шаналж байгаа юм. Бороо яг алах гэдэг. Яг ийм хувьд би ингээд нуурын ирэг дээр очиод тэ машиныхаа гэрлээ асаалттай яг ингээд тэгээд яг машиныхаа гэрлийнхаа урд нь ингээд илсэнд өөрөө алхаж явж байгаад суугаад тэгээд суудсан багт миний хажуудлаас 35 мм-ийн камера намайг авах юм бол би өстой яг гоё. Яг гоё. Ямар тиймэрхүү. Тэгээд ингээд томоор бодох юм бол болохоор ингээд би яг коллеж болохоор ингэж яадаг гэсэн ингээд би сайн найруулагч болохын тулд өөрөө ингээд зовлон үзэх ёстой гэдэг. Тэ. Яг гэвэл киноны гол дүр хүн өөрөө нэг төрлийн хүн байж байгаа зовлон үзээ тэр зовлонгоо давж ээж киноны төсгөл баатар болж хувирдаг. Битсэн амьдралынхаа баатар нь болохын тулд зовлон үзэх ёстой гэдэг. Тэгж боддог гэсэн. Яг нэг тийм ингээд киноны стори шиг амьдрах ёстой шиг. Албаар. Гэт яг ингээд зовлон мовлонтой юм гарч ирэнгүй тэрийг ингээд амар ингээд enjoy-дж өрдөг те. Нэг relationship дээр ингээд араараа тавилж ирчихсэн зөө. Араараа тавилсан амар уйлж ирэл амар хэцүү байсан дотроос бодож байгаа байхгүй. Яг би киноны дүр шиг байна.
Ямар хэцүү тийм амьдрмаар юм байна гэхдээ. Тэгээд яг ингээд тарих хоёр хуваагдчих жоохгүй. Нэг талаас нь болохоор өөрийгөө ингээд яг ингээд зүгээрээ бодоод байгаа байхгүй. Ингээд окей би ямар хэцүү юм бэ те. It sucks те ямар муухай юм бэ. Ингээд хаялчлаа, араар тавилчлаа энэ төр гэл. Нөгөө талаас нь болохоор ингээд вау би яг киноны дүр шигтэй зовж үзэж байна. Дараа яг ингээд юм хийх гэдэг байна тэр. Кино шиг юм те. Тэгэж бодож ирээд. Тэгэх юм бол ингээд одоо чи ингээд яг тэгдэг болоо шүү дээ тий. Одоо хүртэл тэгд юм уу? Зүгээр жоохон багтаал тэгж юм урд гэсэн юм уу? Зал арай илүү одоо younger байхдаа тэр маань одоо ингээд илүү тийм байхыг илүү тэмүүлж боддог. Тэ ингээд сценарио энтриг өөрөө ингээд тоглож барьдаг. Тэ ингээд дүүш мөшөнд орж явахдаа би ингээд яг дүүшнийхаа доор ингээд зүүн гараараа хан дээрээ ингээд түшснээ ингээд толгой молгоо ингээд усан доор оруулаад тэ тэгснээ бодож ирээд гар мараа усан дондор гүйл хийчих шиг тэ. Тэр их аим зовх юм байна. Зүг зүгээрээс гит нэг өдөр шинэ проблем гарч ирэл шинэ байдлаар зовж юм уу? А тэгтээ адилхан кино тоглоод яа. Хоёулаа кино тоглосон. Адилхан драматик хүн байхгүй бол зовлонтой юм шүү. Зүг зүгээр одоо ивэл юу бодож сэрэх вэ гэдэг нь бол амар чухал. Өдөр болгон нэг кино тоглосон. Өөр кино тоглож сэрдэг. Өдөр болгон кино тоглодог. Тэгэхээр юу нэг сони яг ингээд тийм нэг киноны сценыг ингээд өөрөө дүрсэлж байхдаа тэрэндээ аль болох итгэж хийх дуртай. Яг өөрийнхөө амьдралаа болгох гэж худлаа дүрслэх гэж оролддог биш. Яг тэрийг жинхэнэ болгох гэж оролддог. Наач өвчин баа. Одоо бол наач some kind of өвчин баа. Өвчин галзуурсан delirious болсон уу? Юу мөн schizophrenia гэдэг юу? Гэхдээ одоо бол тэрийг илүү бага. Гэхдээ ер нь бол ингээд жоохон зүгээр нэг ингээд дими артистик мэдрэмжтэй. Тэр мэрэндээ ингээд бол хിവэрэ байдаг юм шиг байлаа. Одоо ингээд жишээлбэл хаяа ингээд найзтайгаа юмэрээ сууж хахад найзтай хэдэл яг ингээд нэг киноны сцен шиг яриад байна те. Одоо чи ингээд хэлээд энд би камер тавих юм бол яг кино боллоо шүү дээ энэ гэдэг ч юм уу те. Сквад ингээд хүмүүсийн яриа мэрэг анзаараад кинотой төстэй байх юм бол тэр ярианых нь ингээд ерөнхий сэдв мэд юмнуудыг би ингээд бичдэг ч юм уу цаасан дээр. Тиймэрхүү арай илүү ингээд нэг мэрэгжлийн талаасаа ингээд сцен болгох талаасаа хардаг болцоо лээ. Тэгтээ өөрөө тэгэж бүр ингэж орж иймэрх нь илүү баг. Гэхдээ ийм юм бол одоо хүртэл байдаг. Юу вэ гэхээр би ингээд зүгээр зогсож байгаад сценыг ингэж ингээд бодит болж байгаа ингээд амьдралын нөхцөл байдлаас ургуулад өөрөө сцен зохиож өөртөө ярьж тоглож үздэг тэрийг. Тэгээд чи одоо ингээд зогсож байгаад яа тэр нь болохоор яг нэг зохиол бичгийн юу одоо практик бол авчиж байгаа байхгүй. За би энэ одоо ингээд гадаа гудамжинд хоёр хүн хэрэлдэж байгаа юм бол окей би энийг ургуулж өргөлжлүүлж тоглуулад арай жоохон найруулга оруулах юм бол энэ сонирхолтой сцен болж чадах уу гэсэн байдлаас. Тэгснэ тэрийгээ би ингээд мэрэгжлийн өвчнөл юм байна л да. Бараг тэгснэ би тэрийгээ ганцаараа ингээд өрөөндөө алхаж байхдаа өөрөө өөртөө ингэж тэр хоёр хүн болж хувирж ингэж өөрөө өөртөө хэрэлдэж үзэж ирдэг хаяа. Хэр сонирхолтой болох юм. Ямар. Тэгж ярьдаг болцсон байлээ. Тэ. За наа чи бол ирүүл сонсохдохгүй шүү юу лээ. Тоглоомч юу. Их ирүүлээ. Энэ хамгийн ирүүл байдлаар нийтг шүү. Ариун нэг сонирхолтой асуулт асуулаа. Ариун бас тийм шүү юу. Тийм. Жохон тийм байна. Түрүүн кино үзсэн. Бэсэж би ингүүл. Бэсиг байдгийа. Тийм. Киноны эмгтэй дүрд нь өөрөө ороод oh my god би. Yes тэгдэг үе байсан. Хараа хүн ингэж яг наад чи мэрэгжлийн өвчний нийтлийн юу бах одоо жишээлбэл илүү их одоо идэвхтэй контент хийдэг байх үедээ заяа. Ингээд ерөөсө толгой зүгээр байдгүйс одоо ингээд л үгтэй. Энийг ингэж хийх юм бол тэх юм байна гэдэг ч юм уу. Эсвэл тэрийг илүү жоохон сонирхолтой болгохын тулд тэгвэл зүгээр юм байна гэдэг ч юм уу. Байнга л угаасаа тийм болдог байсан толгойд. Гэтэ арайч бас өөрөө тэр хоёр төрөж ярих хэмжээний бол байдгүйсэн. Тэгээ влог хийдэг байхдаа одоо юу гэдэг энийг ингэж аваад гоё юм байна ч юм уу. Эсвэл одоо энийг энэ дээр ийм үйл явдал өрнөх юм бол илүү гоё болох юм байна гэдэг ч юм уу. Тэгэж мэгэж тавилт мавилттай явах юм бол байж та жоох хэмжээний. Тэгээ сая би нөгөө нэг тим скилч одоо ингээ бүр унтарчаад ингээ хоёр жил болчиход шүү дээ. Ингээ байхгүй болчиход. Тэгээ тэрийг нэг жоох эргэж сэргээх зорилгоор нэг юм влог хийх гэж ингээ бичлэг хийх гэж оролдож үзэж байгаа байхгүй. Тэнгүүт ингээд тэр чим ингээ байхгүй болцсон заяа ингээ бүр ингээ мартагдсан юм ур чадвар болцсон юм шиг байгаад байгаа байхгүй. Тэг ингээд бичлэг хийгээс дургуурч мөрөл зүгээр л уцаа хол тавьчихсан гэдэг юм хараа сүүждэг ингээд болж байгаа процессыг би өөрөө үзэх нь илүү таашаалтайгаар. Тийм болохоор зэрэг энэ бол зүгээр яг мэрэгжил одоо мэрэгжлийн өвчин гэж байдаг бол тэр эсвэл яг юмдаа гүн гүнзгий орж байгаа процесс л ах. Тэрнээсээ гарчих юм бол наачин найзаагааг болчихно. Эсвэл чи угаасаа л энэ киноны хүн болохоор зүг хийдэж гарахгүй байна. Гэтэ асуулт нэм байхгүй. Би тэрийг гайгүй болгомоор байна уу гэдэг асуулт байгаа байхгүй. Яг үнэ.
Зүгээр боломжоор байна уу? Одоо жишээлбэл чамд одоо ингээл тэр ингээл влог мог хийгээл амар их ингээл нэг тэгдэг байх та. Тэр яг тэгж байгаа одоо процесс нь чам таалагддаг байсан уу? Таалагддаг байсан. Тэрэндээ дуртай. Аа. Надад бол нэг тийм ингээд нэг юм шинэ амьдрал орж ирж байгаа юм шиг те ингээд нэг амьдралын арай илүү шүүрслэг илүүгээ амттай болгож байгаа юм шиг санагддаг байсан байхгүй. Одоо ч гэсэн тэгдэг. Тэгээ тэрэнд амар дуртай. Надад болохоор ингээд манай найз надад хэлчихсэн. Ингээд өөрийнхөө хийдэг те өөрийнхөө элемент гэж байгаа шүү дээ. Тэгж тайлбарлаад байгаа байхгүй. Өөрийнхөө элемент дотор орцсон. Тэгээ бүр ингээд тэрүүгээр амьсгалж байгаа хүн харахаараа тэр хүн надад амар секси харагддаг гэж хэлчихсэн байхгүй юу. Зөв ингээд эрэгтэй эмэгтэйчүүдийн тухай юм ярьж байгаад. Тэгээд би өөрөө анзаараад байсан чи яг тийм юм байлаа. Ингээд эрэгтэй эмэгтэйгүү зүгээр ингээд өөр хүн өөрийнхөө ингээд хамгийн бүр ингээд сэргээдэг юмаа хийж ахлаарэ тэр хүн бүр ингээд нэг амьд байгаа юм шиг харагддаг. Бүр ингээд бүр ингээд энержитэй те бүр ингээд гэрэл цацраад байгаа юм шиг. Тэгээд би ч гэсэн өөрөө яг тийм байдалд орцсон байх та надад хамгийн гоё байдаг гэх юм уу да. Бас нэгэн талаас. Яг ингээд амьдралын бүх юмыг мэдрэх бол гоё. Тэ яс. Тэгтээ дээрэс нь нэмэлт. Яг ингээд киноныхоо юмаа хийгээ, тэрийнхээ тухай яриад ингээд ийм юм хийгээд яаж авах нэг л бүр ингээд цаанаас амар гоё enjoy дөлөө ирчвч гарч ил од иржсэн шүү дээ. Хэдүүлээ подкаст хийгээл тэгэл нэг подкасттай холбоотой юм ингээд эдит медит ихлээр ингээд цаанаас урамтай гоё байдаг энэ тэгэл нэг анх эхэлж хахад од иржсэн яг нэг тим мэдрэмжтэй. Тэр надад амар гоё санагдаад байдгийн. Тэгэхээр би ингээд аль болох илүү ингээд энэ хийж байгаа юмдаа умбож орох дуртай. Аль болох юу ингээд өөрөө өөртөө ярьж ахлаарэ нэг тийм гэдэг нэг юм кино тоглож байгаа юм шиг нэг байдлын зохион одоо кино зохион бүтээж явахдаа өөрөө тоглож байгаа юм шиг. Нэг л гой санагдаад байдгийн. Одоо яаж байгаа хэвээрээ юу? Юм одоо эдэдлэгтэй happy байдаг хэвээрээ юу? Амар дуртай идэг эсвэл жоохон багасцсан уу? Амар айж асуугаад байна уу? Харин тийч шүү. Болоо гэх гээд байгаа юм шиг. Гэхдээ сүүлийн үед гэдэг зүгээр амар нөгөө цагт уралдаад хаар бүр амар ядаатай л удаа л да. Бүр ингээд тийм түншил тэгэл яг ингээд юм аягээд дуртай юм хийж байгаа юм чи бас гоё шүү дээ. Тэгэл тэр чинь нэг байдлын нэг бодлоо таашаал авдаг юм шүү дээ. Тийм. Гэтэ цагтаа уралдаад жоохон стресс ороод ирэхээр тэр чинь амар сонь хэцүү. Заяа тийж кино минь үзээ тийж сайко болохоо би гинт ингээд хүнд дурлмаар санагдал гинт хүнд хаягдмаар санагдал гинт шүршүр дотор орж уйлмаар санагдал. Мэдгүй бодоодох юм даа. Би ч одоо дандаа нөгөө аим шиг юм сонсдоо шүү дээ. Тэгэл гинт. Гинт хөлүүлмээр аа. Яг тэгдэгтэй гинт ингээл алга болвол машин чирүүлэл явуулмаар аягүй амар. Тиймэрхүү юм бол боддгүй. Мэдгүй тийм байдгүй ш нь. Гайгүй л байд ш. Гэхдээ хайр дурлалын кино мэн үзээд одоо яг нэг юм ганцаараа эмзэг дэлбэ мэлбэ байгаа үед бол яасан гоё юм бэ сайхан өсвөл юмсаа гэд нүд мүдэд төсөлж одоо нүд мүдэ анж манж бол төсөлнө. Гэхдээ яг тийм нөгөө ивэл шиг бол тийм амар бол биш юм байна. Мэргэжлийн өвчин болгоно гэх юм бол миний бүр хэцүү болох юм байна ч. Би бараг галзуурах юм байна. Зайгийн мэргэжлийн өвчин хөдлөн гэхээр одоо яг гинт бүхэн тусламаас харуудлыг авармаар санагдав. Тэкэр юм санагдав. Би шууд гинт арх ухаа болно гэж. Өдөр болгоо нөгөө арх ууж байгаа хүмүүсийг харж байгаа шүү дээ. Тэг гинт мэргэжлийн хөдлөн өвчлөх юм бол нөгөөдхөө архийн тухай болоолаа. Марта сон юм яриалаа. Тэгэл хэллээ шүү дээ. Архийг уул донтон гэлээ. Тэгвэл тэгж мэх юм болов? Бөөмэд. Чи үзэлтэй нэг удаа. Мэдгүй мэрэгжлийн өвчнгөө ер нь болиг гэж бодож байгаа гайгүй болж байгаа. Тэгвэл бол ингээд хитрхи өргөдөж мөрөгдөөд одоо жоохон сонирн байгаад байсан. Тэгэд хүн тасчдсан бэлээ. Тийм болохоор. Харин ивэ шиг хүнтэй суул хэцүү юм байна ингээд гинт байжснаа ганцаараа хэрүүлээ гэдэг л надтай хэрэлдээ таван энэ хэрэлдээ да. Тэгээ шууд өөдөөс нь хэрэлдээ да. Лал. Цаана өөр ертөнцтэй зөвл кино тоглоод байдаг болон жарлан модон дарцсан та. Үгүй одоо яг ингээ ярьсны чи сонсонгууд яг ингээд маргаашнаас яг тэх юм санагдчихлаа ингээд хийж байгаа үйлдэлээ ингээд одоо нөгөө нийтийн мэдээ унаа мунаа зоож яваа цонх мохроо ингээ ширтэнгүүтээ яг кинон тоглоулъя. Ийм дүр маяг цанаас орж ирээд өө. Та нар тэгээд үзээч одоо
нэг зүгээр тестийг үзэхгүй юу? Яг ингэ боломж нь олдох юм бол за тийм ямар хэдийн те өөр өөртөө ингэ сценарио энэ төр тоглож үзээд тэгж ирж үзэхгүй те таалагдвал дараа эпизод дээр ярьж болно шүү дээ. Өнөөдөр орондоо орохдоо л тэгж үзэхээс. Тэр орно гэж байна. Өөрийгөө сэтгүүлстэй дөө. Орд. За яа. Би ч таартай за яа. Үгүй яах юм бэ? За яа наашра. Би баахан crime documentary үзэл, crime podcast сонсоод тэг нэг хэсэг ороод бүр амар баг тэрэнд бүр ингээд бүр юу одоо юу гэдэг. Тим юм бүр ороод тэгж яхад би ингэж харин бодчихсон. Би хизээ нэгэн цагт ингээ хүн алах юм бол ингэх хэрэгтэй юм бэ штэ гэл. Тэ би ингэчүүл ингэдэм бэ штэ. Тэрийн тэгчүүл ингэдэм бэ штэ. Утсаа ингэх хэрэгтэй юм байна. Бүр амар та хизээ нэгэн цаг хүн алах гэж байгаа юм шиг. Тэгж амар адын бодогдож лээ. Тэгтээ тэг бодож утсан гинт айсан. Юу би юм балаа бодоод. Өөрөөс айгаа начаач. Бас дотроо ингэж бодож ийн гэдэг чинь бас нэг миний дотор бас нэг тийм аратан байгаа юм шүү гэж бодод тэрийг сэрэж хөдөө гэж бодод. Аратан жоох нөө юу зүгээр л хүмүүсийн боддог бодлох уу, тиймэрхүү юм сонсдог хүмүүсийн. Чөтгөр. Одоо би жишээлбэл ямар нэгэн хэрэг мэрэгт орох юм бол би одоо заавал өмгөөлөгч аавна гэсэн бодолтой болцсон ч юм уу. Тэр подкаст сонссоор хагаад аимшиг юм юм. Тэгээ тийм болохоор тиймэрхүү юм байдаг хөө. Тэгэл ямар нэгэн хэрэг мэрэгт орооцолгоор уцаа гэртээ үлдээн үлдээн бүх юугаа хаана маань гэж мэдж боддог болсон ч юм уу. Тэр чинь нэг баян юуг нь ярьж байгаа штэ. Утас нуцаа аваад утасных нь хэрэгт орох юм болоо. Тий. Үгүй хэрэгт ингээд ямар нэгэн байдлаар хэрэгт орох юм бол заавал өмгөөлөгчтэй дуудах хэрэгтэй гэнэ. Тэгээ нүг барихад чинь ингээд таны хэлсэн юм ингээд таны эсрэг ингээд үйлчлэнэ гэж үг хэлдэг штэ. Тэгээ юу ч хэлсэн ер нь бол тэд нар ингээд жижигхэн хэрэг байсан ч гэсэн яах аюултай. Одоо миний эсрэг яах аюултай учраас өмгөөлөгч заавал ер нь жоох юм байсан ч өмгөөлөгч авах нь хамгийн зөв гэж ер нь бол ярьдсан билээ подкаст болгон дээр. Тэгээ би тэрнээс тийх ёстой юм байна. Тэгээ дараа нь ингээ хүмүүнээ одоо хулгай хийхээр явахаар бол уцаа гэртээ орхиж явах юм байна. Тэгэхгүй бол нөгөө утасны асаалттай байхаар ингээд гаднах Wi-Fi интернет холбогдчихоор дараа нь ингээ хайгаад олчдаг гинэ. Энэ хүн тэдэн цагийн үе тэр авд явсан байна мэн гэд. Тэгэхээр би уцаа ингээ орхичих юм бол намайг хинч хаана явсныг мэдэхгүй учраас тэгээд тгий гэж бодсоо. Амар юм зааж өгсөн юу. За шинэ юм сурч авлаа. За сайхан 3 цаг ярьлаа. Энэ 3 цагаас 1 цаг босох нь уу? Цаг нь л орох. 1 цаг босох нь уу? За боллоосай. Зөндөл ярих. Хүшээ. Та хоёр нэг хөөхөн итгэвтэй байгаад байна. Instagram дээр би бүр амар хайр хүрээд байгаа хоёулыг нь хараад ээлжлээ story ороод ээлжлээ яагаад байгаа. Хөөх сагдаа та хоёр. Хэлэхгүй наана амар илт яахгүй мөртлөө цаагараа хөөхөн нэг өрсөлдөөд. Нэр тийм болсон билүү марцсан шүү. Тэг хэрэг хүмүүс нэмэгдэж байна. Минийх одоо энэ сизон ихснээс хойш би 4900 ихсэн одоо 5600 болох гэж байна. Тэгээд үсээ заснаас хойш одоо бараг 250 300 фолловер нэмчихлээ шүү дээ. Вау. Минийх 8000 дээр гацсан шүү дээ. Энэ юусоо дэшээчгүй доошооч байна. Манай амар олон найзууд одыг дагдсан биш ямар. Энэ ер нь энэ нэмэгдэхээс өнгөрсөн юм шүү. Цааш нэмэгдэхгүй юм шүү. Чи ингэ буугаад өгч байгаа юм уу? Шарын малтаанаас нь тий. Чи ингээл буугаад өгчих юм уу? Гөөс ер нь хин гүцэхгүй юм бэл тээ. Ивэл. Манайхан чи репортлоод unfollow хийгээд байгаа юм шүү дээ. Имэйлийг. Удахгүй Instagram ч үуч бодож магадгүй шүү дээ. Яна. Шинээр нэглэхээр болсон уу? Та хоёрыг ардмиг болохоос өмнө манай Озигийн хаяг ардмиг болчих юм биш үү? 8800 шүү. Тэх юм байна. Болж шүү. Озиа. Энэ хүмүүс яагаад авахгүй юм бол энэ 8800 яагаад дамжуулахгүй гэж. За. Anyways, за хэдлээ өндөрлөх үү? За тий. За тий.
За найзуудаа ингээд өнөөдрийн сайхан эпизод маань өндөрлөж байна. Бид нэр зөндөө хэрлээ. Яг аль хэсэг та нар сонсохыг бол бид нэр өөрсдөө ч гэсэн мэдэхгүй байна. Тэр бол одын гарт байгаа. Энэ эпизодыг бид нартай хамт сонссон та бүхэнд маш их баярлалаа. Энэ эпизод маань таалагдсан байх юм бол та subscribe бутныг дарахаа битгий мартаарай. Дээрээс нь бидний Instagram дээр постлдог учраас Instagram дээр follow бутныг дарахаа битгий мартаарай. Од төр хоорондоо бас 10,000 руу 10k уралдаан зарласан байгаа. Тэрэн дээр аль нь төрүүлж өрхөн тэгээд нөгөөдөөсөө сонсон даа гэсэн одоо agreementтэй байгаа учраас тэгээд дэмжиж байгаа хүнээ бас follow дарахаа битгий мартаарай гэж сануулж хэлмээр байна. Тэгээд энэ 7 хоногоо өстө сайхан өнгөрөөгөөрэй. Дараа 7 хоног бүгдээ уулзцаая. За подкаст байлаа. Баярлалаа. Баяртай. Bye. Баяртай.